Орой минь төргийн цагааны гудамж нэвтрүүлэг маань энэ сайхан оройны өнөөдрийн дугаарыг эхэлж байна. Lumino хамтлагийн одоо гайхалтай ирч хүчтэй, хэмнэлтэй, мэдрэмжтэй залуучууд ирсэн байна. Орой минь залуучдаа. Орой минь төргийн цаахан өнөөдөр орой минь бүрхээс Lumino хамтлаг бүрдсэн байна. Ирч хүчтэй, хэмнэлтэй, мэдрэмжтэй гэсэн чирээсээ амар юм байна. За Lumino хамтлагийн залуучууд юу байна? Хаагур юу гэдэг нэ? Юмгүйтэй өгшөө. Тэгээд хийцгүүрээ. TV эргүүр явж ирсэн чи орж ирээд орж гэл орчлоо. За бид нар бол 1998 онд анха Юу байна гэж байна. за би тийм тэгэл нөгөөдгөө ярьчихсан. Юу вэ? Чи нөгөө цээжсэн ярих гэдэг Өө нөгөө цээжснээ л ярьж байгаа шүү. Байна тийм. Мэдээж Lumino хамтлагийн түүхэн 20 жил энэ жил болж байгаа дахиаж байгаа. За ингээм 1998 цээжсэн өгнө. За 1998 онд Lumino гэдэг хамтлаг байгуулагдаад 1999 оноос дуунууд нь хүмүүс төлхөө үрж эхэлсэн байдаг. Тэгээд яг одоо 2018 онд тасралтгүй хийснийхээ 20 жил болгож ойн баяраа бол одоо ичгүүгээр тэмдэглэж байна гэж. Тэг яагаад гэвэл нөгөө өнөө учраас уран бүтээл тасраагүй явсан. Тэгээд бид нар 20 насны төрсөн өдрийг үзэгч сонсогчтойгоо тэмдэглэнэ гэдэг. Крокост 2 өндөр Бахархалтай явсан. бахархалтайгаар тэмдэглэх гэдэг. 10 сарын 19-20-нд Crocus event болдог. Ердөө Ердөө 2 өдөр. 2 өдөр. Хаалтын тоглолт стадион тэрний дараа жилээр 7 хоног. Яг хүүлэрчих байх л та. Зүгээр. За яг хөө. Үнэхээр манай хамтлаг үнэхээр өнөөдөр маш их баяртай байна. Бид мөрөөдөл биеллээ. Үнэхээр одоо уулмаа санаж байна. Алва. Үнэхээр баярлж байна. Яа тэгвэл үнэхээр бид энийг мөрөөдчихсэн аймаг төгжмөнтэй тоглохыг, аймаг төгжмөнтэй дуул, аймаг төгжмийн гайхамшигт юудгийг үнэхээр мэдчихсэн. Тэгээд үнэхээр энийг мэдлээ. Тэгээд үнэхээр нэг хамтлагийнхаа хөгжмөчд үнэхээр баярлалаа. Баярлалаа ингээд бүгдэнд нь баярлалаа, ухаарлаа. Ингээд нэг хамтлагийнхаа хөгжмөчд баяр хүргэе бүгдээрээ. Манай телевизийн архивт ингээд Lumino-гийн анхны тоглолтын бас бичлэг зургууд байдаг л та. Одоос энэ нэвтрүүлгийн хажуурс гарах бах. Ерөн зүгээр одоо яг тэр олон жилийн өмнө болсон тоглолтыг та нар хэр санаж байна те? Ерөн зохион байгуулалт болж чадсан, сансандаа хүртэл бас өөртөө харуулсан уу те? Ерөн зүгээр тэр тоглолт болоод Lumino-д ер нь ямар өөрчлөлт төрсэн бэ? Энэ ерөнхий нэг Lumino-гийн нэг юм амжилттай холбоотой гэх юм уу да одоо өнөөдрийн төвшөнд хүрэхэд гэх юм уу яг эхлэл нь болж байгаа. Тухайд одоо хамтлагууд тоглолт хийгээл мөнгөө одоо ингээл бүгд тэнцүү хааж аваад ингээл гараал явждаг. Бид нар бол тэгээгүй яг нэг уран бүтээлдээ зарцуулъя гэдэг. Тийм тэгээд анхны клипээ анх давах ахт аваач өгөөд клипээ хийлгэжсэн. Ер нь рок попын тоогоор алхаж ороод тэр сонирхтол бичлэг хийхгүй бол бид нар хүн биш гээл гэдэг юм уу. Ер нь бол манай хамтлагийн ганцхан зарчим л бас байгаа. Бид нар урсгалдаа бол бүгдийнх нь анхныг бол хийсэн. Тэгээд хөгжим дугуйлалтан дээр хүртэл бас шал өөр төвшөнд бол авчихсан гэж боддог. Энийг бол одоо бидтэй хамтран ажилладаг хүмүүс бүгд л нэг дугаар тэнгэх баг. Маш олон зүйл туршдаг байсан. Амьд хөгжмийг хүртэлтэй компьютержуулаад самплт чинь. Одоо манай анхны 2001 оны дискийг сонсох юм бол тэр чигээр юм амьд хөгжим дугаар. Бөмбөр гитар. Тэр бол ингээд дөнгөж компьютер амьд регистр компьютер оруулаад сампл тоглодог хөгжим дөнгөж корг тритон гарахад манай аранзаах аваад тэгээд бид тийм хийж эхэлчихсэн байхгүй. Тэгэхээр бас их гоё. Одоо хүртэл ингээд хоцрогдохооргүй сонсогдож байгаа нь амьд хөгжмийн л бас ажилтаа. Монголын анхны хип хоп хамтлаг бол 3 хамтлаг байдаг гэсэн. Хичээлүүд айн банк Lumino гэдэг 3 хамтлаг байсан. Дараа нь 2 хүн Monterey гэж нэмэгдэж бүлэг 5 хамтлаг болсон. Энэ 5 хамтлаг л ерөөсөн хамгийн ихний хамтлагууд. 3 хамтлаг нь бүр 98 он, 97 98 он хамтлагууд. Яг хип хоп мульти хэлбэрийн өглөөтэй. Энэ хамтлаг байгуулж байгаа хооронд Guys 666 хартас харсаныг хамтлаг байсан шүү дээ. Эдгээр нь болохоор нөгөө хип хоп гэдэг мэргэжлийнхаа доор биш. Явдаг ус учраас хип хопын түүхийг ярихад энэ 3 хамтлаг хэлж ирдэг. За 20 жилийн өмнө бол хамтлаг бол 5 гишүүнтэй байсан тийм ээ. За тэгээд
Мэдээж хамтлагууд бол ингээд зарим уран бүтээлч нь үлддэг замнаас явдаг тийм ээ. Хамтлагийн тэр үед гарсан шин зориг тийм ээ. Ган үлгэр хаагур юу гэж байна. За бид нар бол хоорондоо холбоотой байдаг. Шинзээ одоо найзууд үлдсэн. Тэгээд тавал авахдаа бид нар яг нэг тоглолт, хоёр тоглолт юм байна тий. Хоёр том тоглолт. Тэгээд хоёр дуу гаргасан байна. Хоёр видео клиптэй тий. Тэгээд хоошин. Тэгээд бид гурав анх 2001 онд 2000 оны төгсгөлөөс диск бичиж 2001 онд бид нар анхны цомгоо гаргаж оруулаа. Тэгээд бид гурав яг хвчтэй одоо юм хийж байгаа үедээ 5 цомог гаргасан байт. 2007 хүртэл. Тэгээд 7 оноос ахуулаад соло карьеруудаа хөгжүүлээд тэгээд эргээд 10 оноос эргэж дахиад гарч ирэх гэж дуугаар эхлээд тэгээд одоо хүртэл ингээд тасраагүй 20 жилтэй толголоо доо. Яг ерөнхийдөө хүмүүс асуудаг л даа. Зөндөө асуудаг. Хамтлаг өөрөө сая хэлдэж 20 жилийн түүхтэй гэдэг. Энэ 20 жилийн түүхийнх нь одоо нэгсэндээ 18 жил нь бид гурав яг бас одоо яг тэр тухайд бол яг бас хамтлаг бол унах яг бол 5 хүнтэй хамтлагийн 2 нь байхгүй болсон гэдэг бол өөрөө бол хамтлаг бол ер нь бол маш том унах. Аюу том унах гэхгүй. Маш том тал нь байхгүй. Тэгээд тал нь баг байхгүй болсон ялгаагүй. Гэхдээ бид гурав ямарсан тэгээд тэр байдлаас яг гуруулаа. Бүх шатаасан л та. Бүх юм яг эхнээс нь ахаа эхлээд яг хамтлагийн хичээлээ эхэлсэн байсан байхгүй. Тэгээд бусдын яг ахаа эхнээсээ бичүүлээд яг ингээд хамгийн анхны CD бид гурав гараад тэгээд тийм болохоор энэ бол 20 жилийн түүх гэж яриад байгаа. Ерөнхийдөө бол бид гурийн зам л болчиход байгаа юм л да. Ер нь 18 жил нь болохоор 90% нь бид гурав гэж байна. Тэгээд аргагүй тийм. Тийм болохоор яг тэр юм гараад энэ тоглолтын дээр ерөнхийдөө бид гурав одоо яг дүүтэйгээ ингээд ерөнхийдөө яг 30 гаруй дуу яг хамтлагаараа л одоо яг дуулсан юм төлөвлөгөөтэй байгаа. Хөгжмийн урсгал жанр бүртнийг онцлог гэдэг тийм. Одоо урсгал жанраас шалтгаалаад зарим нь гармонлог, хөгжимлөг гэл. За хипхоп урлаг бол мэдээж химнэл. Тэгээд үгийн хүч агуулга тий. Та гурван маань шүлгөө өөрсдөө мэдээж бичдэг. Хин төлхөө бичдэг вэ? Эсвэл санаа хоёр ерөнхийдөө манай хамтлагийн продюсер бол манай эмсэн шүү дээ. Үндсэн продюсер тий. Хамтлагийн хамаг бүдүүн дарга. Яг дуунуудаа тийм ер нь хүн бол нүдэндээ харагдаж байгааг л рэп ч хүн бол дуулдیں۔ Яг өөрөө харж байгаа юм. одоо гэхдээ тэрийг гоё илэрхийлж байгаа тэр тийм тул ажиллах хэрэгтэй. Шүлгэн дээр. Одоо сүүлд одоо хамтлагыг жишээлхэнд айгүй удаж жилдээ нэг 2 дуу гээл. Манай дуу одоо сүүлд уддаг болсон. Ягаад тэгэхээр нөгөө бид нар уран санаа 100 гаруй дуутай байна л та. Тэгээд ингээд дууныхаа шүлгийг давтчихгүй гэл одоо Rhymes гэдэг нэг сүүл холбдог. Энд чинь ингээд яг нэг үг монгол үгчээ ингээд олон юм шиг мөрцөө. Яг дуун дээр ингээд хэрэглээний одоо монгол хэлэн дээр үг нь цөөхөн баггүй. Тэгээд яг ингээд төсгөл ингээд ямар уугарч хэлээр ялтана ш. Тэг юм аа, ингэм аа гэдэг юм ш. Яг ингээд хэрэглээний хэлэн дээр ингээд юу яагаад тэгэхээр одоо ингээд үг цөөхөн давтагдах га. Тэрийг жоохон өөрчлөх гээд ингээд утгаснаагаар болох гад. Үгэн дээр жоохон ажиллах гэсэн сүултээ. Анхлаа тийм байгаагүй. Зүгээр ингээд дууныхаа хамгийн их нэрийг өгнө. Шууд нэр өгнө. Нэр өгөнгүүтээ эндээсээ ингээд би ч нэг яг мэрэгжлийн дагуу хийж байгаа л да. Би ч нэг монгол хэлний мэрэгчлээ юм шүү дээ. Тийм үү? Тэгээд хэл мэлний доктор, хэл ухааны доктор, профессор. Хэл ухааны тэмүүж байгаа шүү дээ. Сони эхлээд дууныхаа нэрийг өгч байгаа. Тэгээд тэндээсээ ачигнаас нэг задраагаа явдیں۔ Тэгээд задраага онготой бадгныхаа хуваарлтыг. Бадгны хуваарлтаар үйл хөдлөлтөд өрнөлтөө авах уу, бие баатар болж өгөх үү, тэ? Одоо ингээд өгүүлэгч болж өгөх үү гэдэг одоо сэдвүүдээ сонгоод тэгээд нэг хүн бие баатар болоод ингээд өгүүлж яхад нөгөөдөл нь өгүүлэгч болж болдгоо байхгүй юу? Ном шиг адилхан шүү дээ. Яг ингээд нэг сэдвээр ингээд явцсан болвол ингээд яг гэвэл дууны нэг ерөнхий утгыг баасна гэдэг тэр нь гол байхгүй юу? Тэгэхгүй зарим өөрсдөө өгөвчдөг хамтлагууд бас их сонио харагддаг байхгүй юу? Хоорондоо ярьдаг хүмүүс л нэг нь ингээд охин минь чамдаа хайртай гэж би хэлнэ гэж ойлгоор бодох. Тэр үнэхээр хэлсэн тийм үхөө. Тэгээд өөрөөр ингээд болоод ингээд байдаг. Энэ дуу гэдэг чинь өөрөө ерөөсөө нэг эхлэлээ төгсгөлтэй нэг юм цогц юм л байх хэрэгтэй байхгүй юу? Тэмүүж байгаа би танаас нэг юм асуух гэсэн юм аа. За тэгээ нөгөө та түрүү хэллээ л дээ ингээд рэпчин хүн бол өөрийнхөө нүдэнд харагдсан зүйлээд одоо ер нь дуулдаг штэ гэж хэллээ л дээ. Тэгээ тэртээ тэр одоо нөгөө одоо 2002 3 он та ерөөсөө нэг 16 7 байх үед тэр томболжин бомболж гэдэг таны нүдэнд харагдсан юм байна шүү дээ тийм үү? Ер нь бол тийм. Би бол шууд би тийм гэж хариулдаг аа. Дуга бит бүгэн аутчин. Дурхус бүр амин аутчин. Гохнохын тэр доош аутчин. Харин миний хилдэ бомболчин. Намайг дагаад зинг гиснээс миний бодлоо шүү дээ тий караокед орж байгаа одоо яг ер нь жоохон тийм залуучууд намайг дагаад цингийг баг дууддаггүйгээр гардаггүй хаа.
Тийм тэр болохоор ингэсэн шүү дээ. 2014 онд нөгөө Hero Entertainment нөгөө Монголын 100 шилдэг дуу гэдэг нэг төсөл хийжсэн шүү дээ. Тэрэндээ биднийг дуудаад намайг дагаа хипхопоос нэг дуу орсон. Намайг дагаа гэсэн гэж хэлжээд бидний хийжсэн. Ганц л орж ирсэн үү? Тэгсэн. Тэгээд тэр болохоор ингэсэн юм байлээ. 3-4 газар судалгаа авсан юм байлээ л дээ. Тэнгүүд нөгөө нэг залуу хөгшин ингээд бүх насны хүмүүсийг одоо мэддэг ганцхан хипхоп дуу байт юм байна. Тэгээд караоке дээр одоо ингээд хамт олноороо дөрвсөн хүмүүс тэр дууг дуулахгүй гард өөрөө гэж байдгүй юм. Ямарваа нэгэн байдлаар дуулагддаг. Тэгээд тэр дууг ерөөдөө ингээд сонгосон юм байлээ. Олон хүн оролцож байгаад. Тэгээд ер нь Монголын марга хамгийн алдартай дуу тэр дуу гэж боддог хипхопоос. Яг өгүүлдэг дуунаас. Одоо нөгөө нэг яг мулти олон үглээ оруулсан. Намадагаа цэн бид бодлоо хайдагаа саваацэн намадагаа цэн тончунгоо дундаа хин гоорацэн. Тэр бол яг босын явдал яг нүдэндээ харагдал бид нар дээр үед нөгөө нэг юу яадаг юм аа. Тийм л байсан гэж. Мьюз лөө. Мьюз бар байсан. 2003 оны. Одоо ингэ сүүлийн тэр Bricks юм уу гэдээ болдог. Тэр мьюз баранд авахд бид нар нөгөө тэр баартаа гэрээтэй байсан. Бид нар дуулдаг байсан. 5 өдөр дуулна, 5 хагасaan ч үлээ те. Тэгээ ингээд бид нар тэгээд нөгөө бааранд явахаар хүмүүстэй адилхан яг нөгөө шоуж хүмүүс талаа шоудахгүй шүү дээ. Нөгөө уран төлж байгаа сайзны ард юм уу нэг хүлээдэг шүү дээ очиод ингээд. Тэнгүүд хойд ахтаа гараад ингээд нэг юм нэг юм даа ингээд хардаг байхгүй ингээд хараад ээжтэй ингээд хүмүүсийг харж мараад ингээд нэг гар цус орлоо. Тогсаг болоогүй 30 минут бол байж байгаа ингээд. Энэ жил ингээд нэг ингээд баахан хүмүүс ингээд байхад ингээд дээгүүр нь гэрэл ингээд дундуур нь одоо хүн өсрээд байгаа тэр өндөр хүн байсан юм байна. Толгоо шумбгналцсан байхгүй ингээд тоглоом шиг ингээд тэрийг хараад дуугаа бид дур хүслүүрээ олж. Хөөхөн өхөн тэр доор шавуулдаж ингээд мөрд орж ирээд жишээ нь тий. Одоо ингээд ерөөхдөө дууг хийхдээ дууны амин сүнс гэдэг нэг хэдхэн мөрт юм уу нэг санаа байд юм. Тэрийг ихлээр олцсон байхад дуу төөх нь амархан болчихно. Гол нь тэр. Тэгээд ерөнхийдөө бол манай MC яг тэр нөгөө шүлгээ ихтэй бүрээ анхныхаа санааг бол бүр эрт олцсон байсан гэсэн. 6 настайд одоо уран жигээ гэдэг одоо энэ доор. Нэр. Уран жигээд орж ирсэн шүү. Уншаад би ч өөгчлээ шүү. Тийм шүү. Уран жигээд 6 настай байхдаа дуугаа бид бүхэн аваад байна. Дур хүслээ бүр амар агуулж байна. Хөөхөн өхөн тэр доор шавуулж байгаад харин минийхэндээ бомс явах. Юу яриад байгаа маа чи бомс хөөж гардаг. Тэгээ хөөгч дээ одоо жоохноос. За юу тоглоом байлаа. За энэ явуулах яхаа. Зогт явуулаад гэж байна. Тэгээ явуулаад байгаа мó. Ард түмнийг явуулахгүй нэрээ. Зүгээр сая зүгээр хэллээ. Бүхэл бүтэн Монголын ард түмний. Энэ хамтлаг гэснээс энэ хамтлагийн бас жанр их сонь те. Би одоо ингээ 20 жил ингээ бас та нарыг сонсож байгаа. Тэгээ одоо ингээл та нарын ихний уран бүтээл ингээл харахаар ингээл нэг рэп, техно эсвэл нэг тийм эсвэл одоо ямар хипхоп юм. Тэгээ сүүлд гарсан одоо яг уран бүтээл харахаар нэг рэп юм шиг те. Одоо яг ямар тийм урсгалын гэж хэлэхдээ хэцүү танахыг би бүр одоо нөгөө Википедиа хуудас руу ороод танаа нөгөө хамтлагийн танилцуулгыг харсан. Тэнд бол яг тийм нэг тийм тоочны нэрлэлсэн тийм урсгалыг нэрлэегүй лээ. Зүгээр Монголын хипхопын зүгээр ингээд бас те анхдаж уран бүтээлчдийн одоо нэгсэн юм явж байгаа. Өөрөөсөө та нарыг тэр юу ч энэ урсгал маань өөрөө мейнстрим гэдэг урсгал та. Яг одоо нэг pop хөгжим популяр те нийтэд хөгжим мейнстрим гэхээр ерөнхий биднээс бүх юмыг агуулсан. Тэр дотроо рэп, хипхоп, трап өөр юу гэдэг бүгдийг агуулсан. Ерөнхий нэг юм урсгалыг мейнстрим гэдэг яг хүний чихэн наалцтай сонсголондоо гэх үү. Энэ бол тийм одоо ингээд анх ингээд одоо зүгээр яг Америкээр л үүссэн газраас нь тийм. Рэпчд гарч ирээд одоо хүүд үе тухайн ингээд дүүрэгтэй ингээд алдарт гараад лейблтэй гэрээ байгуулад тэр хүн одоо мейнстрим болчиход байна. Танигдаад. Тэрнтэй адилхан одоо бид нар анх андерграунд тоглог байсан шүү дээ. Үүнгээр дуутай өнсөн хатгаар амар хүнд дуутай. Когда мусора засхайтрат нас хат мусор шоучас из хутнос. Когда мусора засхайтрат нас хат мусор шоучас из хутнос. Когда мусора засхайтрат нас Тэр хүн ингээ ойлгохгүй ингээ юу яриад юм бэ? Би өөр над жишээ ирвэл надтай найзлдаг байсан нэг хөлтөд өгөхгүй. Тэр нээж нүрт наа зургатаар авчаад нэс том гоогдөлээ. Битгий найз дээр гэсэн гэж байгаа байхгүй. Тэ уухад бодуулаад тэгвэл ястаа гоогдөлээ. Тэгэж хэлсэн байх жишээний байж байгаа. 1998 онд. За сайн. залуу маань DJ болоод ер нь хэдэн жил болсон. Яагаад ер нь Асуулт дуусахгүй. яагаад DJ болъё гэсэн одоо болохоор сэтэл төрсөн, санаа төрсөн, шийд гаргасан. Би ч 13 4 жил болчихно ерөөхдөө. Тэгээд анх радиод хөтлөгч байсан. Тийм. Би ч дахнаас гаралтаа дахан хөдөөний. Дахны FM гэсэн божиг уулж Чамтай яриаг шүү дээ. Манай нөгөө радио дээр нэг юм Энэ шууд ууж хөгжим байсан юм байна. Динон гэдэг юм багтаа. Тэр тэрийг анх мэдчихгүй тэрийг. Тэгээд
Нөх хөгжимтэй ингээд ноцолж үзэл. Ер нь тэгсээр байгаа DJ тоног төхөөрөмжүүд юм байна гэж аах мэдсэн. Тэгээд тухай тийм тэгэл дурлал тэгэл урлагтаа орсон да. Тэгээд тухай хаус хөгжим, транс хөгжим гэж яддаг гэсэн. Транс хөгжим аягүй сонсдог гэсэн. Тэгээд транс хөгжмийн гол төлөвлөгчнөр ерөнхийдөө дижитал болч таарсан жоо судалгаа хийгээд. Тэгээд тэр үеэс хойш DJ урлагт тавиад явж байгаа да. Нэг санал байна л да. Жимина хамтлагийн залуучууд маань эрхэм хүнд үзэгчдэд зориулаад дуулна авах гэж бодож байна. Ямар дуу сонгож дуулах вэ? Нафархисто. Онд дотор юм шинэ клип цацсан тийм. За, дуулъя. Тань зэрэг Одоо шууд юм уу? Тийм шүү дээ. Зоо. Тийм шүү дээ. Надад ягаад танд хэлэг байдаг үлээ. Чи хоцорж ирэн үстэй. Хэлэг үсэн юм шүү дээ. За, Чиний хоцролтоо. Чамаг яг аална. Нэг л өдөр аална шүү. Ивент тэтгэгч Кирин Ичибан. Японы номер 1 шар айраг Монголд. Ивент тэтгэгч Sodom Foods. Эрүүл эрч хүчтэй эко амьдар. Ивент тэтгэгч чанар технологиор тэргүүлэгч Machimpex. Гадаа ямар хүтэн байна хөдөө бол баба гарлаа хачин их таарлаа. Таны юу бусдаас содон бэ? Таны хүсэл мөрөөдөл бусдаас содон. Таны зүтгэл тэмүүлэл бусдаас содон. Таны авиас чадвар бусдаас содон. Амьдралын тань амд утга учир бусдаас содон. Бусдаас содон өндөр. Содон кофе. Монгол хүний таашаалтыг монголчууд бүтээв.一番美味しいビールがモンゴルでも楽しめます。 25 жил хамт байгаа хэрэглэгч танд баярлалаа. Хүнс комплекс. За тэгээд залуучуудаа сая та яадаг бас ингээд сайхан хөдөө гараад халуун сулуу барьж байгаа чинь ингээд бас тийм ээ. Хүнс комплекс компанийнхаа бас ингээд 5 төрлийн зайцнаас ингээд халтхан бас ингээд болгоод аваад ирж байна. За тэгээд манайхан бас тэгээд Хийж ачих гэсэн. акбар айгуу тийм пүлч мүлчтэй айгуу тийм юутай байсаалаа тийм. Чи надад яг чи хийжтэй. Яг би идэхэн тодорхой л. маа зочтой тултай нэг. Цаашаа өгтөй л да тийм. За. Тэгээд Тултал айлж штэ маа. манайд бас үлс ядарч л яваа байлгүй. Өсөж цамцал яваа. Чи яваас эдээ юм. Шүү байгаа тийм байгаа. Хүнс комплексийн хамтдаа сайхан Гой зайцсан. Оо. зайцаа сайхан идчих 5 тухтай тий. Би юу зочтой дайлна. 5 дээр үрцээ тань дээр аваарай. Халуун юм аваарай хэлээрээ. Ой. Баг уцаа ууч. Байх уцаа. За. Байх уцаа уушуу. Байх уцаа хамгийн гоё. Энэ манай энэ ерөөсөө би ганц юм хэлмээр байна. Ганц юм. Яа арай авчлаа. Өө би ганц юм хэлээ. Ер нь бол шүү дээ бидний нэг зорилготой хамт. За. Ерөөсөө бид нар энэ хүнийг ерөөсөө өсгөж болохгүй. Өсгөж болохгүй. Ерөөсөө өсгөж болохгүй. Энэ хүн өсгөн бол тэгэл ааштай болно, ууртай болно ерөөсөө өсөж болохгүй. Тоглож болохгүй. Тэгээд хоодын аюу хөөрхөн ингээд нөгөөх хүмүүс аюу хөөрхөн ааштай байгаа л нэг хөөрхөн. Амар тий. юутай гой санаа гаргаал тий. Тэгээд өсгөж болохгүй. Өсгөх юм бол тэгэл хэвээр. Амархан юм шүү. Аа? Өө хэцүү хэцүү. Ихэнхдээ нь өсгөждөг байхгүй. Тэгээд орно нэр. Юу гайх байгаа. Өөрөө ч угаас урцсан шүү. 20 жил ингэж гинөө. Асуудал уу шүү дээ. Нэг чи юу ч биш. Нам бидэртэй нэг жоохон ярьж байгаа бох те. Тий, бид ер нь Өөр мэдгүй бай. Бидний ерөнхийдөө нэг Pipe бол нэг юм бид нар чинь айгүй тийм фан шүү дээ гоё. Хамттай байхдаа алж айгуу байгаа фаны юм байна тий. та. Ягаад тэгэхээр бид нэг гэж бодсон. Хамтлаг байгаа байж байгаа зовч. Нөгөө хамтлаг өөрөө 20 жил оршин тогтнож штэ. Энд чи юу юм бэ? Хамгийн түрүүнд нөхөрлөл واخхой.
За нөхөрлөл гэдэг чинь тэгээ бие биентэйг аюугаа тэгээд бие биенийг энэ 20 жилд чинь нэгнээсээ бас уйдах тохиолдолж гарна шүү дээ. Ер нь тийм үстэй. Тэгэхээр тэрийг яаж уйдахгүй байх вэ гэдэг чинь хөгжилтэй байх чинь хамгийн чухал байхгүй юу? Өөр л хөгжилтэй. Надаа ямар хөгжилгүй л байдаг. Цагийг аюу фан өнгөрүүд юм байна. Фан өнгөрөх. Чи бид гурваныг хөгжөөгөөж. Сүүлд одоо бид нар амар гоё юмтай болцсон. Гол нь. Одоо ингээд павчад орцсон. Юу? Павчигээ тоглоом гарсан шүү дээ. Байлдаг тоглоом. Дэхи одоо 8 тоглож байна. Одоо бид хэд ингээд ууцгаад тэгэл тэрийг тоглолт Монголтой шүү дээ. Цагийн өмнө юм 2 цаг өмнө уулзсан. Одоо үүд нэгж байхгүй. Тэгээ тоглолтоо. Хоёр тоглоод ингээд цаг болцсон байна. Яах. Тэр чинь зөвшөөрөх үү? Зөвшөөрөх. Гэхдээ би одоо намаа тэгэл жоох хөгжил тоглоом тоглолоо гэдэг юм бэ. Агай хүмүүс тоглож байгаа яаж хоцорох вэ гэдэг. Тэгээд тоглоод идэв. Тэгээд хитгэн адикт болж байгаа. Бүр ингээд тоглолтог тэгэхээр гар мар авсан баг шүү. Тэгээд удсандаа ингээд хийдэг. Би гарын дэмий юм бэл. Мэдээч за намайг дагаад цэнги за хөдөө гарын мах шарын халамжуулаа атхыг гэл те айгуугаа юм нариган цэнгэнд уруудсан дуунууд хилээ. За хит боллоо. За. Нөгөө талдаа одоо юу гэдэг юм нийгэмд ингээл шүмжлэмэр ч юм уу эсвэл сайн зүйл рүү эрэг зүйл рүү уруудмаар ерөнхий үзэл хандлага юунд илүү залуучуудыг уриалахыг хүсдэг гэдэг юм уу? Нэг дуу ингээд айгүй олон агуулгатай болохоор хэцүү л дээ. Айгүй олон мессежийн дунд хүн төөрн. Одоо жишээлбэл бид нар хөдөө гаргаж байгаа бол клипийн төгсгөл дээр хог тарихгүй салж гэдэг юм уу. Тэгээд бичиж байгаа байхгүй тийм мессежтэй тий. Гэх юм чинь яг тэгэл намайг дагаадсан энэ төр гэсэн тэгээд хичнээн ингээд хүмүүс шоуны дуу гэж боддог ч яг ингээд өгүүлбэр гарах юм бол тэнд нэг идж байгаа наргиц ингэс үг баахгүй шүү дээ зайлгүй тий. Тэгээд тэнгэр араас улаг мөнгө олох юм шиг амаа ангал тиймээс битгий мөрөө хэмжиж байгаа тий. Гэхдээ ер нь манай угаасаа дууны стил бид түрүүсэнд нүдэнд харагддаг л болдог гэж. Нүдэндээ л харагдаж байгаа. Тэгээд дууныхаа үгэн дээр их ажилдаг нь одоо ингээд хуучин дуунаас харагддаг л ах л та. Ягаад гэвэл ингээд бичээл уншихад ч юм уу ингээд отонууд нь шууд ингээд гараад ирнэ. Маш ойлгомжгүй дээр гаж ирэхгүй л дээ. Тэр үгэн дээр ажилтгийн шинжилгээ ер нь бол тийм бодтой. Тэгээ наваад байгаа зэн гэдэргээд бүх одоо ингээд дууны үгийг үзэх юм бол тусдаа гэсэн өөр юм гэсэн мессежтэй. Би яг энэ дээр нэг хэлчихв. Би миний амтлагч одоо ингээд за миний ойлгож байгаагаар бол 40-од клиптэй. За бүр нэг уран цагааны кино хийгээд амжилтсан тийм. Би зүгээр яг Луминогийн тэр олон 10 дуунаас надад 2 дуун аяг сэтгэл хүртээсэн. За нэг дуун бол Ламбугаан үлэмс. Жанцан нуруугаан цагаан суургууд дээр бол эдгээр ингээд дуулсан. Тэгээ би тэр дууг ерөөсө бүтэн сонсож байгаагүй. Тэр хэдэн жилийн өмнө яг нэг санаанд нэг орой нойр өрөхгүй YouTube дээр сонсоод үзсэн л дээ. Тэгээ тэр дуун дээр яг одоогоос нэг яг одоо Монголд болж байгаа зүйлийг 10 жилийн өмнө дуулсан байгаа. 10 жилийн өмнө. Тийм баг. Тэгээ юу вэ гэхээр тэр юм байгаа юм юу гарч байгаа юм л да. Нэг энэ ч нэг бас нэг ажилтаа амьдралтай байсан Монгол залуу тийм үү. Гэтэ яг та төвсөнд бол ажилласан. Гэтэл Солонгост очиж ажиллахгүй болохгүй тийм ээ. Тэгээ бүхмээ 50-50 бараал өрөөсөө тий. Би яваад байсан гой болсон байгаа. Чи одоо ингээд энэ байжсны оронд зүгээр мөнгө цаасалаа чи яваад нэг хэдэн залуу гой олно гэдэг гар явдаг байхгүй юу? Тэр өөртөө готч яваа болын боёд метод хоёр өрөө байта. 20 жил устайлаад ханаач үгүй чанта. Өдөр туссан мөнгө болсон. Хамаг юм ороод ажиллаж байгаа нэг өдөр үйлдвэрийн ослоор ороод хоёр өдөр цоолчихж байгаа. Тэгээд ихтэй ингээд очингууд тэр хөдөлмөрийн чадаагүй болсон ч гэсэн их орондоо ирсэндээ тэр хүн баярлж байгаа. Оцооч хураасан юм бол байхгүй. Тэгээд тэр дууны хамгийн төгслийн юм ламаг амар зурсан. Тэр нь юу гэхээр амар сайхандаа жаргуу гэдэг нэг тийм Монгол ардын нэг үлгэрийн нэг зүйлийг зураад. Тэгээд тэр бол надад айгүй хүнд болж ирсэн. Хоёр дууны юу гэхээр эхнэртэй бичсэн захаа гэдэг. Бид тэр дууг ер нь сонсоог байхад нэрээ сонсчоод хань зүгээр ингээд эхнэрээс салчаад одоо буруу гэмшээ загтливчж байгаа юм уу эсвэл одоо эхнэрээс хоол ингээд байхдаа загтливч байгаа юм чи шал урдтай байсан. Юу вэ гэсэн чинь яг эхнэрээс салж байгаа залуу тийм ээ яг одоо тэр юу бодож байгаа загтлаа бичээд ерөөсөө гэрээсээ явж байгаа эхнэргээ байхгүй. Тэр бас ингээд айгүй гол гогцсон тийм сэтвтэй тийм байлаа дээ. Энийг бас манай Луминогийн залуучдаас яа. Цагаас хойш цаад гусан орсон явж ойрын нэг жилээс миний сэтгэл нэг л биш надад онхаар ирсэн. Би чамд хатаа байсаас би ерөөсөө ингээд дууныхаа санааг зүгээр л нэг сонингийн хайчлбар юм уу хүний хоорондоо ярьж байгаа ярианаас л болчихдаг ерөөсөө. Өөрөө бодож сууж байгаа ч юм уу зүгээр л одоо ингээд юмыг хараад ингээд санаа болоод нэг санаа олоход нэг хэцүү байдгүй байсан л та. Сүүлийн үед жоох үгэндээ ажиллаад байгаа болохоос. Ламбод үлсийг болохоор нэг юм сонингийн бас нэг яг зүгээр ярьчих тий. Нойлд ингээд суудсан. Сонин мөн уншдаг байсан шүү дээ. Гар уцаас нэг оролдохгүй байхад наа сонин эргүүлээ байсан чинь Солонгос яваад ингээд нэг эмгтэй хүний яриасан баха. Одоо нөхөр нөгөө нэг Солонгост яваад хөдөлмөрийн чадваргүй болцсон. Тэгээд ингээд төр засгаа жоохон буруутгасан тий. Манайх ингээд ийм байсан бол гомдлсон тийм ярьслага байсан зүгээр.
Тэгэл ерөөдөө нэг ханы зүгээр уншчаа зүгээр бодож ирсэн. Тэгээд бодож байгаад тэр бол зүгээр зөв фантази зүгээр зохиол өөрөө зохиол гаргаж байгаа дуудсан. энэ зөндөө байгаа шүү дээ. Зөндөө байгаа. Харин хамгийн гол нь тэр ингээд сонссон хүмүүс дахин шалгаж хүртэл хэвээр яг бичсэн биш үү бодлоо. Ингээд яриадсан те зүгээр хүмүүсийн ингээд ярьж байгаа сэдв базаа зүгээр дуулсан л байхгүй. Хүмүүсийн ярьдаг л яриа штэ. Тэр дунд гарч байгаа өгнүүдийг нөгөө урнаар хийхэд бол бас жоохон хугацаа орж ирсэн. Онгоцны бул дээр эренгүүт нь хувцсан мотоо садангууд нь огтж байгаа. Тэнд яг тэр үед ягаад тэгэхээр нөгөө нэг Монгол цаана санал байгаа бол нэг 90 он гараад 2000 он гартал монголчууд хувцсны нийлтийн хар бор байсан шүү дээ. Тэгээ 2000 ерөнхийдөө нэг 7 8 он ороод шал өөр болчихсон те ингээд өнгөнгөтэй болоод ингээд брэнд орж ирээ. Тэрнээс өмнө бүх хүмүүсийн одоо хувцс одоо хар бараанд байсан. Тэр стил одоо юу одоо нэг 2003 онд энэ дуг зохиогоо 4 онд дуулсан байлаа гэхэд нэг 98 90 оны үйл явдлыг тэнд өгүүлж байгаа. Тэгэхээр хар байх нь адилхан. Яг л тэгээ нэг юм тийм фантаз хийхин тулд бас нэг худлаа хийж болохгүй жоохон судалгаатай юм дээр ажилладаг болох юм. Тэгээд ихэнхдээ өгсөн цагтлыг бол би бас нэг би ч тэгэхэд хэдэн настай байсан. 2003 он гэдэг чинь 14 төв байсан байхгүй. 2003 он гэдэг чинь одоо хэдтэй байсан 20 жоо гэж тэгээд 21-тэй. Амар том. 21-тэй үжиж тэгээд би ч одоо харахгүй. Нөгөө танихгүй цагтлыг кинонд 16 таа байхад нь 35 төвний амьдрал тоглуулсан шүү дээ. Гол төр тоглуулаад. Тийм шүү дээ. Амар үнэ дөр тоглуулсан шүү дээ. Баруун слог хусаал яваад байдаг. Амар гарын дөр. Өөрөө ойлгохгүй. Би ойлгохгүй тэгээд манай талигаас даваахаа манай талигаа асиа хоёр хийсэн шүү дээ. Найруулагч. Тэр хоёр хийж яхад ингээд зохиол уншуулахгүй заа бид чинь нэг тавуулаа хатаа байсан юм чинь. Тийм бодлого найруулагч тийм бодол хийсэн юм. Яах те. Тэд нар шууд импресацаар хийсэн юм шүү. Дээрээс нь тэгээд зохиол уншаад ч мэрэгжлийн жүжигчд биш. Уншлаа гээд алаа хийчих шиг. Тий, алаа хийчих. Тэгээд ингээд намайг ингээд байгаа юм чинь ингээд нэг уурал ингээд би яаж уурлах юм бэ? Хөлөө цагаа уулаач ингээд уур өргөө байдаг. Энэ мэт ингээд амар хэцүү тохиолдууд арай гэж нэг кинонд доголсон л тоо. Эхэнтэй өссөн цагтлыг нөгөө нэг зүгээр ингээд бодож байгаа нэг хүмүүс нэг салсан малсан гэл нэг ингээд байдаг шүү дээ амьдрал. Салхад нэг ийм их үл байдаг багтаа одоо салж байгаагаа хизээч хинч зүг гэж бодохгүй л хөдөө гэж бодоод нэг салж байгаа хүний тухай л яг л хөөрхий чавс тэр үуч өөрөө өвчрэл нэг мөн найз охноосоо салж утсан байгаа шүү дээ. Ой, салаагүйсэн. Салаагүйсэн шүү дээ. Үтсэн лөө. Үтсэн. Самбарцсан байсан. Тийм байх. Бол баг орчин цагийн нөгөө гарын таврууны нэг шагдар нэг гүцээ гэлээ сүхээд тавьж байгаа юм шиг л те. Ингээл зовоод явж байгаа юм шиг л те. Ямар нэгэн санааг угаасаа шууд хүн олно гэж байгаа байхгүй шүү. Янз бүрийн үзэж харж дундаас нь ингэж юу хийж ижил дундаас нэг юм дүр гаргаж ирж байгаа. Тэгээд айгуу сонио. Яг тэр дуу гарсны дараа клип гарсны дараа хүн бүхэн ирээл том ахнаар ирээл. Нүнэ ой дуусан байл шүү. Ахна амьдралсан. Гэх хүмүүс айгуу гоо тийм шиг байлаа. Тэгээд харин тийм дөгөөмөл амьдралтай нэг юм байна. Манай энэ MC ч угаас нэг 20-д хэлж 21-тэй. 35 та үнийг шиг. Гэт сая хэллээ шүү дээ. Угаасаа биологийн нас нь юусэн ингээд төрүүлээ явуулсан шүү дээ. Айгуу тийм. Тийм баг. Айгуу. Би багасаа энэ нөгөө хөгшин ахнартай нийлдэг гэсэн загс басанд яваал. Тэгээд ингээд эдэртэй их сургаал айлна одоо ч гэсэн. Аав нь өөдөн шүү дээ. Энэ ээж юм шиг. Хоёр хүүхэдтэй одоо тий. Хоёр хүүхэдтэй. Яагаад ламбогоны лүмс гэдэг нэр өгсөн? Яагаад гэвэл тэр Лодон дамгаа зохиол те. Сайн зохиол шүү дээ. Тэр болохоор Лодон дамгаа зохиол амар их хэлдэг шүү дээ. Ганцаараа нэг үг хөвтсөн те. Ингээд нэг тооноор ингээ ханан дээр ингээ нарны хэрэг тусаад хүүтэн дагтаа харцаа ингээл тэр амар гоё те. Насны эцтэй илэрхийлт нь гоё. Ер нь тэр хэмжээнд одоо ингээд хип хоп дуу одоо ингээд тэр ламбогоо гэдэг одоо тэр хүний нэрийг ламб гэж өгсөн юм. Ламб гэдэг хүн бохгүй. Тэгээд гуайн нулимс тэр ламб ирээд утгатаа ирээл буугаал нулимсэн тусаал тэгээд гэртээ харж байгаа байхгүй. Нүд хоёр нүдгүй болчихсон. Тэгээд тэр бас нэг жижигэн зохиол шиг шүү дээ. Тий. Тэр утгаараа өгсөн. Би ламбаа нулимс сайн бас тэрэн дээр бидэрт бас цагаан суургаа явуулсан. сурах гэдэг аваад. Авьяасаар тэгээд цагаан суурах их гоё. Тэр өөртөө готч яваа болын боён татмэхэд хоёр өрөө байта. 20 жил устайлаад ханаач үгүй цаанда. Өдөр туссан мөнгө болсон. Тэн дээр бөмбөр хэмнэл хийгээд тэгээ баас хийгээд тэгээд аюудыг нэг тасаж катлж дитлээд дуулах. Тэр цомгч өөрөө тэр тухайд 4 онд гарсан. Монголын үндэсний нөгөө нэг угсаатны хипхоп гэдэг бид нар нэг юм урсгал одоо бид нар нэг монгол pop ч юм уу те бид өмсөхийг хүсдэггүй юм нэг бид нар 2000 онд үндэсний хөгжмөнтэй хипхоп хийгээд эхэлсэн. Тэгээд тэрийг өмчлөхгүй зүгээр ингээд монгол хипхоп гэдэг өөрсдийнх нь шинжилгээ явж байгаа. Одоо ингээд ятг хөөми дуурайд бөмбөр явах юм бол тэр монгол хипхоп шүү дээ. Тий. За тэгээ залуучуудаас сайхан халуун тийм ээ. Хоолны араас. Манай зебрагийн бас бүтээгдэхүүнээс ингээд хамшаалаараа тий. Зебра баан гэдэг бас юм сайхан Япон пип байна тий. Колотой номер ба 2 хамшаал. Одоо таранаар хэлээч ямар хөөс. Би чипсэрээ дайлнаа зочтой.
Халуун цай маа чи хаана байна? За би цай ээж. Наа чи таргалуулдаг юм байгаа юм За яг тэ нэг хэлээгээ. За ганц ийг дэдээгээ таргалах уу чи аа? Чи бас арай жоохон сүртэй юу юу заримдаа. За энэ аль 70-аад оны үед нөгөө нэг юм Нью-Йоркийн Бронкс одоо ингээд үүсэн хипхоп урлаг бол ингээд хөгжөөл яваад байна л да. Одоо энэ зөвхөн дуу хөгжмөөсөө гадна ингээд гудамжны одоо графит те брейк данс гэдэг юм одоо олон ингээд Одоо наа чин бүр байхаа болсон баг хоцрогдоод. Одоо бүр амьдралын хэв маяг. Одоо ингээд хамгийн гол нь биднэрт юу ингээд амар итгэл өмчлөгөөд бид нар ингээд 20 жил ингээд салахгүй ингээд дуугаа гэж яваад байгаа гэж. Яг одоо нөгөө бидний сонсч ирсэн нөгөө Америкийн рэпч хипхопчд маань. Энэ бол дэлхийн тэр бомботон гол болсон байж шин. Доктор Дрэгийн сая Beats гэдэг чигвч 3 тэрбум доллараар эрхийн зарж шин. Тийм үү. Доллараар. Зүгээр л энэ нөгөө нэг тийм брэнд болсон байна тийм. Beats гэдэг брэнд дэлхийг байлдан дагуулсан шин. Тэгээд Jay-Z, Mez гэдэг тэгэхэд Нью-Йорк Knicks эзэн те. Тийм шүү дээ. Рэпч шүү дээ. Puff Daddy, Ciroc гэдэг архийг дэлхийд даяар тэр нөр коммершл болсон байна. 50 Cent Vitamin Water гэдэг дэлхийд даяар витамины комплекс ус гаргасан. Тэгээд бүгд ингээд яг карьертай гойд ингээд бизнес эхлүүлээд цаашаа дуулах шаардлагагүйгээр ингээд хаяа нэг дуу ичээд ингээд байж байдаг. Тэр ингээд биднэрт амар тийм одоо ингээд юм ирч хүч өгсөн л дөө. Хипхоп гэдэг би бодож байсан насны юм гэж ярьдаг гэсэн биш юм байна. 60 70 хүрсэн өнөөдөр Snoop Dogg харалтаа 60 та секундэд $100,000 гэж хүний дундаар үгээрээ сууж баг зүгээр зүгээр тэр өөрөө тэгээд өнгөрсөн доор бид нар одоо өнгөрсөн доор сүүлийн нэг баг сард бид нар одоо алдарт Eminem-ийн одоо шинэ дуунуудыг сонсоход сонсч хэлж цай шинэ цомог гарсан шүү дээ. Eminem ч одоо хай үрлээ шүү дээ. 70 оног шүү дээ. Тийм шүү. 70 оног шүү дээ. 71 оног, 71 оног шүү. 70 оног. Тэгэхээр чи одоо Eminem ч одоо 50 үрлээ шүү дээ. 48 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар чин юу Eminem-с ч 10 хэдэн хүмүүс үчүүдээ юу хаа байсан бэ? Тэгээд хамгийн гол нь юм байна. Яг бидний ингээд бид нар яг хамтлага 15-16 насны онд ихсэн байхгүй юу? Тэгээд ингээд эхэлж хахад яг цуг ингээд сонсоод бид нар жоохон дүү хөвгтүүд бид те. Ингээд яваадсан юм байна ингээд. Өнөөдөр тэд нар маань ингээд амьдралын болцоо молцоод ингээд амьдралд хүрсэн. Тэгээд манайсаа энд дуул муул гэл ингээд ерөөсөө ингээд төвшөлцөөтэй ингээд ер нь бол тэгээд болоод байгаа байхгүй юу те. Гоё үг юм те. Одоо нэг Америкч бас нэг хэсэг юм байсан нэг East Coast West Side гэл те ер нь ингээд бас нэг долгож аваараа жалгаараа хуваагддаг те бас хоорондоо ингээд уран бүтээлээсээ гадна нэлээд бас тийм ганг талдаа орсон байдаг гэсэн. Яг орчууд бол өөр болсон л баг. Монголын хипхоп ертөнц бас тэгж хуваагддаг одоо гүрүү гэдэг ч юм уу те нийлдэг эсвэл одоо өөрийнхөө ертөнцид оруулахгүй гэдэг ч юм уу те. Одоо бол ингээд яг энэ жанраар ингээд явж байгаа маш олон одоо энэ хүүгүү залуучууд ингээд гарч ирж байна л да. Гэтэ хуучуудын хувьд бол одоо яг нэг тийм хуваагдал гэдэг юм эсвэл нэг уран бүтээлийн бас нэг зааг энэ гэж байхгүй. Одоо тийм бол байха болцсон. Дээрүүд бол бүр хипхоп байтугай рок поп төрөлт байсан. Рок поп хамаагүй ингээд оруулдаг цензуртэй те. Тэрнтэй адилхан хипхопч төрөлт ингээд бүх юм тийм байсан. Одоо бол нэг интернет үеийн цахим орчин ч хөгжиж ирээд энэ бүгдийг нэвдээд өөр ингээд шал нэгдмэл юм л байна. Тэгээ дээрээс нь бид нар бол тэгж боддог. Манайхан бас нэг юмыг нэг дуурай хараад хитрхи нэг дуурайж авахгүй. Тэр Америкийн тэр соёл бол шал өөр болсон. Тэр 300 гаруй сая хүнтэй, тэр том газар нутагтай. Тэгээд тэр чинь тэнд одоо төрсөн нэг хар залуу жишээ нь юун бүр тэр өөрийнхөө тэр стрит буй гудамнасаа ч гарахгүйгээр тэндээс гарах юм бол буудуулчдаг. Тэндээс гарах юм бол бүр гарахгүй тэндэл байж идэг нэг дуустдаг тийм юу вэ штэ тий. Тийм одоо өөрийн гэсэн тийм одоо ганг одоо тийм минут хүртэл вэ штэ. Одоо бүлэглэлүүд хүртэл вэ штэ. Бодоод өсрөөл доод тэгэл тайзны ард тий. Тэр чинь ямар ч шал өөр утга байхгүй юу? Гэгөө Америк бол жишээ нь бодлоо. Хэдэн зуун үндэстнээс бүрдсэн. Америк хүн гэж бас хэцүү штэ. 100 жилийн өмнө ингээл анх үүсчихсэн газар. Тэгээд тэнд одоо ямар ч Мексик гээжтэй те ингээл зөндөө хүмүүс байгаа. Энэ хооронд бол ямар ч тийм өрсөлдөөн явж байгаа байхгүй юу? Би тэр үндэстэн Монгол юу юм бэ? Монголч шал өөр. Бид ч ахмадаа хүндлэх ёстой. Ардын хамаа болтой бид нар өөр үндэстэн байхгүй. Тэгэхээр бид нар энэ хөрсөн дээр Монгол хипхоп гэдэг монголчуу энэ одоо сая манай шинэ дуу гаргах биелгийг хийж байгаа ч юм уу те. Орчин үеийн траф хөгжмийг хөөми хуур оруулаад бид нар өөрсдийнхөө соёлыг өөрсдөө энд жоох юм тарих хэрэгтэй. Тэгж угаасаа ер нь орчин үеийн уулыг тэгжил бид нар ер нь арай жоохон нэг монголчуу гэдэг юм бол гаргах. Манай Люминогийн бодлого бол тэгтэй. Мэдээж одоо Улаанбаатар хотын хөгжлийн талаар за сайн талаас нь эрэг талаас нь магадгүй жоохон шүүмжлэмээр талаас нь ч юм уу тий. Яг алхам тутам хөгжиж байгаа анхнаасаа төлөвлөлт нь өөрөө 500 мянган хүн дээр хийцээ дахиж төлөвлөхгүй. Тэгээ төлөвлөх одоо боловсон хүч нь байдгүй юм уу яа тийм эсвэл болдгоо юм уу тэр уус төржөөд байд юм уу мөнгө нь болдгоо юм уу ямар нэг юм болохгүй л тэгэл яг тэгэл эрэг тэрээр явж байна л та тэгэл болсон болоогоо нэг хэдэн байшин барьчаал нэг цементэн ой дотор нэг төрсэн сармагчин шиг л таасайгаа баачгаа сайхан л байна тэгээд яг юм дээр голдрлоо нэг шалдаа хүртэл унж байгаа буцаж босдیں۔ Гэсэн тэгээд энэ нэг юм
мэдээд задрах байх юм уухай нэг юм гоё болох хүн болгон ийм одоо нэг ийм өөрийнхөө одоо эрхийг мэддэг бусдын эрхийг хүндэлдэг нэг л өдөр ирэх л байх тэр цагт л хөгжих байх. Тэр бол бас өдөө байна даа гэх юм манайд. Жамасны голдролоор явж байна. Тий, ер нь жамасаар явж байгаа. Бид нар палан жолн дээр суугаад те. Энд бол 40-50 мянга жилийн барилаад 60 он биз дээ 60 70 он. 50 60 он л гэж байна. Бид нар 70 жил болж байна. Суурь хөгжлөлтэй. Одоо байшинд одоо ороод гэсэн үг л те. Яг суурин гэр оролт хөгжил биш л те. Одоо нэг суурин байшин барилаад 60 70 жил болж байна. Тэгэхээр болоог байна л да. Тэгээд сурхал баг. Би зөв сурчил байгаа. Яг зөв өндөр байшин баригдсанаар тэр усыг хөгжүүлдэг ерөөс тодорхойлохгүй те. Тэгээ тэр нөгөө одоо бид нар хөгжил гэж яриад байна. Хөгжил гэдэг чинь өөрөө хувь хүнээс их хэвчээ. Тэгвэл ухамсарын хүн тэгээд тэрний дараа бүх хүмүүс гоё ухамсартай өөрсдөө хөгжиж дараа нуус орон хөгжүүлэхээс тий тэрнээс одоо чинь нэгнээс сайн хэллээ ш. Нэгнийгээ хүндлэх гэдэг бол хамгийн том соёл хамгийн том соёл байхгүй тий. Тэрнээс эхэлдэг. Бид нар тэгээд ингээд бас ингээд гадаад дотор зөндөөл явдаг. Хамтлагаар аяллаа. Тэгэхээр бид нар яг тэгээд Японд очиод үнэхээр бас бишигдэг байхгүй. Яаж тэр 140 сая хүн амттай тий тэр газар зүгээр ингээд онгоцныхоо буудал дээрээс буухад л тэр хүн эмгцээс тэр хүндлэлийг тий ингээд бүх хүн ингээд нэгнийгээ тэр гой хүндэлж тэгж тэр ус хамтдаа гой хөгжиж байгаа байхгүй. Тэр Японы өөр хүн заншилтаа ер нь Азийн заншилтаа ер нь Монгол ч заншил байгаа шүү дээ. Ахмадаа хүндлэх юу адилхан байж байгаа. Ярдлаганд орно. Гэхдээ бид нар сүүлийн үед бол бид нар тэр бүх юм аа итгэхийг хайцсан. А дээрэс нь нөгөө нэг залуучууд маань бол зүгээр л ингээ юм ярихаар би бол Чингис Удам би бол ингээл дээд тэнгэрийнх байх хэрэгтэй ч гэдэг юм. Яг тийм хандлагатай ханддаг. Тэрнээсээ болоод өөрсдөө нэг ажил хийхийг хүсдэггүй ч юм уу те нэг хөлөмлөхийг хүсдэггүй зүгээр ингээл хий хөргөцөлт хүмүүсүүд байгаа гэж байна. Тэгэл тэрийг л болж хэрэгтэй баг. Дээрэс нь бид нар бүгдээрээ хөгжиж ивэл бидэд хангалттай бидэд боломж байгаа баг. Зүгээр хүн болгон дор тороод хэлэхэд хичээх хэрэгтэй баг л та. Айгуу бод. Маш бодлоо. Гөлөвцөлтэй шиг суучтай. Ганцхан Монгол бас ийм биш байсан юм билээ л дээ. Одоо ингээд би дэлхийн аваргын тэмцээнээр 13 нориогт явж байхад нориогийн нэг хүн хэлсэн. Бид нар 1980 онд одоо голынхоо бүх загсыг алаад дууссан ба тордоод идэж уугаад салмоноо. Гол нь дууссан бүр ингээд байхгүй болчихсон. Дахиж загс магс байхгүй байсан. Тэгээд 1990 оноос эхлээд үржүүлгээр загс тавьж эхлэв. Одоо Норвег ингээд салмон галдартай амар загстай голууд нь далаагаас авч тавиад үржүүлгийн загс тавиад. Тийм болохоор би ингэж бодоод байгаа юм л да. Одоо ингээд Монголын зүгээр нэг жишээ аваад ярьж та. Байгалийн нөөцөл ярьчих зүгээр. Ан амьтад одоо тэгээд газар байлаг ярьчих тий. Дуусныхын дараа эргэж сэргийх гэж зовж л тэгж л ухаард юм байлээ. Хүндэтгэдэг юм бүх юм дуусчихлаа. Гэтэ хүний хийсэн алдаг давтахуул шалтгаан байх шаардлага байхгүй л. Гэтэ бүгд л давтаал яваад байгаа шүү дээ. Хаан ч өрсөхгүй шүү дээ. Тэр нь жам гэдэг байгаа шүү дээ. Үгүй жам биш. Гэтэ өнөөдөр за одоо ингээд ус төлөө авах гэж. Хотын одоо Монголын удирдлага өөр байсан бол энийг хийж болно шүү дээ. Хин ч хийх хүсэхгүй байгаа юм чинь одоо юу ч хийхгүй. Би бол тэгж боддоо юм. Бидний зүгээр энэ хот дээр ирэхэд бол бидний хамгийн том алдаа бол бид нар яг нэг тийм чиглэлээр хийчих байдаг. Гадны хөгжлийг харахад жишээ гаргадаг л тийм байдаг. Сингапур гэж ярихад те нэг юмыг төлөвлөхөөр 40 50 жил 60 жилээр бодлого явуулж шүү дээ. Тэгээд тэрийг дараагийн гарч ирсэн хүн чинь хизээч тэрийг нураадгүй яг тэр үржлүүлээд явдаг. Тэгжээч тэр амжилтанд хүрдэг. Манайх тэгдэггүй. Энийг 4 жил гарч ирээд нэг байрангууд дараагийнх нь гарч ирсэн тэр 4 жил бүгд нь байхгүй болгоод ахиж нэр ихлээд сайд нь баг солирдонгууд баг 2 жил 1 жилдээ ингээд тэргээ болох хэрэгтэй байхгүй. Тэгвэл бид нар бол яг үнэндээ бол тэр бол бидний хамгийн том алдаа гэж байна. Улсын маань эсвэл Улаанбаатар хотод өдрөөс өдөрт хэмжин дэвжиж байгаа тийм ээ. За бохгүй бүтгэхгүй асуудал байна. Гэтэ энийг бол мэдээж хэвлэл мэдээллийн бид болоод урлагийн бас залуучууд маань тийм ээ. Өөрчлөлт хамтдаа өөрчлөлт бүгд л одоо өөрчлөлтөө өөртөөсөө эхлэе. Тэгээд дараагийн бас гоё уран бүтээлээ. Юу яа. Гэтэ ер нь шинэ хот барихгүй бол одоо хэцүү болсон даа. Ямар хүтэн байна хөлдөө бол баба гарлаа хачин их таарлаа
муухан өвлийн мөдөж байсан. Золон оролцсон ширхэг яг л бодом мэд харагдсан. Араасан түүний гараад бараг дурлах шаасан. Цэрэг нь харна гэж амдаж зам тосон алсан. Нэг л мэдхэд ахны өсөлт энэ бүх юм өнгөрсөн. Өдөр хоног өвөр туссан. Бүр амар дуурсан. Тэр хайрандаа сохорсон. Надад итгэл төрүүлж намайг хүчтэй нэгэн бодсон. Чаргал мэдрүүлээд олсон хайр гэдэг уушиг. Чамайг төсөж бодоод байхад яг миний нөгөө тал шиг. Гэхдээ надад өгөөгүй. Өлийн шөнөөр охинасаа гэлээс надад хийхгүй байсан юм. Зөвхөн мангар батсан хайрлаж өнгөрөх хоногийн топ. Гүйснөгүй мэй. Нэг л өдөр орхоод явсан намайг гисэн тэмээ. Турсан жүлдээ дуусахтаа өнөг юм шиг автуулдаг. Тушиг бас ихтэй болохоор цаас чамайг сануулдаг. Энийг хараа цаас бодорж ийн гэж намайг дохоод 12 бол цаг дуурж ийн яг амс дараалт цаснаар би цогтаа бай өөрийн ширтэн догдож байгаа хөрхөн бицэн охин шиг намар тусахад өвөл хүлээ тэсэн гэж юу хамтаа байхад хадуу төнөө бид нар дарна гэж юу үгүүдээ хахад нүгөө чимэн байгаа болохоор гэ үдэнч гэсэн бол тэмэргүй цасан дарагдаад бүх юм шиг утга шанал жогтоо бурхнаас үргэлж гүйдэг байсан цоргон цог тэрвэл хүнийг уцруулж өгөхий гойдаг байсан яг дөрөгч байхад хөстөн бисдэг тодхон харж ийн өвлийн синдром хөдөлж ийн харим нь нутад батарч ийн хэрвээ хайр тосоо бол миний хацаагаан хэрэм хэрвээ зовлон будаа бол миний хайр бодлох тэрэм хэрвээ чи итгэх бол өөрөө би хиймэл дагуул хэрвээ чи бурбан бол миний хайр өөрөө даруулах нь Хавцон намайг байдаг үе зургаас Хөвшиг зодон уухийн цаас Хандил дохё зургаас Миний зүгний эзэн чимээ Хоолой гэснээс эсхий санахаар юм. Аа өвлөг яриад байгаа мó дуусна яриад байгаа мó. Дуусна. Агагийн нэг хоолой нэг юу те нэг танай зам гэдэг тууд ч хэлээд нэг хэлмэгдүүлтийг харуулж. Яг энэ дөрөвдөө болсон нэг онцлог лааны хоолойтой те. Дуудах гэж төрсөн юм байдгүй те би айлгүй те. Яваагүй мэдүү заяа. Удамарсан замаа зураа нэрээ өвдөн хаяо гаяо хипхоп игтэсэн заяа харин заяа. Юусэн жорын замаар ороод амдэр намрахад төн ядги ёр. Ер нь энэ үдэн утам бэнд дүүжтэй хаа. Утам зүрэн лам уургал байсан уу? Бага штэ. Бага. А түр цусан. Том намын наач амар юм байна. Зүгээр манай хулан цуг юу байсан. Богдын улсын ерөнхий зурхаач байсан юм байдаг. Далдоо балданд орж гээд. Тэгээ манай бас аавын тэр чигээр яг өгнөр овгорж явдаг зурхаач гэдэг өгтэй. Ургийн овгон зурхаач гэж явдаг. Тэр үеэс тэгэл хойш тэгэл мэдээж нэг хэлмэгдүүлэлтийн үе хүртэл хэлээдэн бас хүмүүс байсан. Яг хоо тийм хүмүүс ээжийн талдчихсан байсан. Ер нь хипхопт ороог манай анхаа унцд ходож замлах байсан. Тэгээд тэнд одоо тэгэл нэг аягч маягч ингээл явж байгаа тийм. Байлт шигээд. Баачаас асуух зүйл байна л да хүсэлт. За. Чиний бяцхан эргэлт хийчихгүй. Одоо болчихсон. Чи хүүхд тогтой хийдэг үстэй. Тэр чинь гоё штэ яг. Ер нь урлын өнтөр бол яг баачаас яг мөн валкаар явдаг бас сөөхөн шүү. Ер нь байдаг юм. Мөн валкаар жаахан авчихсан шүү тий. Жохон багтаад одоо болох байсан. Хайснаа. Өвдөг нэр өдгөө надад.
Тэр чинь бид нар 13 14 насны юм шүү дээ яриад байгаа шүү дээ. Гэтэ гоё шүү дээ. Гоё тийм. Яг хоо. Тэнэс хойш одоо нэг 20 жил болсон байна тий. Тий. Манай нэмсэг танаа харалтаа. Чи могоо явдаг гэсэн үг шүү дээ. Цагтаа могоо явдаг гэсэн үг. Одоо юу могоо? Одоо бүр мэлхийж байхгүй болчихсон. Бамбрууж авгаа баа. Наач ийм байхгүй болчихсон шүү дээ. Сайн могоо явах гэдэг унахгүй юу? Шууд газар босч ирээд тас ерөөсөө байхгүй байлаа. Ойж моохгүй гэсэн. Оролтч үзснэ тий. Тэгээ сүүлдээ би нөгөө могоо авчих болохоор гараар үрэлтэ авдаг болсон юм. Могоо стил. Цагтаа энэчээс явдаг тэр танихгүй хөхний цагтаа гардаг ш манай хэсэж. Хөө зөвхөн могоо зогоо явах. Баалдаг байлаа ш. Аргагүй дээ одоо байгаагаас. Бач болохоор Майкл Джексон. Майкл Джексон дээ. Тийм бид тэр сүүл тэр чинь нөгөө өөртөө нөгөө Nata to Vice гэдэг клипэн дээр бид гаргасан. 2006 онд. Би тэр их гоё фан гоё харагдсан. Тийм. Манай одоо сүүлийн залуучууд их юу яагаад байна л та юм. Гадны барууныхныг очиод айгүй даганд дуурайдаг те. Өөрсөнд байхгүй нэг шууд ингээл амар дуулж болдог ч юм уу. Тэгэд тэр нь жоохон одоо тийм нийгэм тэр аяараар нь харах тийм болцсон. Дөрөс хэлдэг те. Бага маа. Одоо гадны чал ингээл нэг юм хөлх брэнд барил тэрийг дөрөхгүй бол яачаад ч байгаа. Зүгээр л ингийн Монгол юмас хэрэглэхгүй. Тэгэл юм хөлх дүүрэмэл юм хэрэглээл нөгөөт нь форм болоод яг оргийн хэрэглэдэг хүмүүс хичээл тэрийг хэрэглэе байдаг ч юм уу. Тэр нь одоо жоохон бодиттой л байдал амьдрал сурмаар юм шиг байгаа. Тэгээд нэг гадаадын нэг одоо хипокулип амар мөнгө гардаг ч тий угаасаа л тийм одоо ингээд биш өөрсдөө нэг мөнгө гаргадаг тий. Одоо блинк тий хүүхэн тэгэл мөнгө ерөөсөө л нэг тийм амьдралын хэм маягаа нэг тодорхойлдог. Тэр нэгт үнэн юм билээ. Яг үнэнгээ. Яг өөрсөнд байдаг. Яг мөнгө нь. Тэр одоо ягаад гэвэл нэг сайн сингл гаргаад билборд 1 ороод хэдэн 100 сая доллар шууд авах шүү дээ. Ер нь бол мөнгө бол. Тэгээд угаасаа ингээд мөнгөө цацал яг үнэнгээс дуулдаг байна. Ингээл тэгвэл нөгөө манай зарим нөгөө дүүн хипхопод залуу хипхопод ингээл үнэнгээс дуулах хэрэгтэй ер нь бол. Залуучуудын сэдвээс нийгэм зүгээр таамаас бодлыг сонсоё гэсэн. Зүгээр би яг сүүлийн нэг хэдэн сар бол аяга ажиллаж байна л та. Нөгөө юу бодох юм бол Монголын залуучууд өөр болсон. Гэхдээ энэ охид бүсгүүчүүд бүр л ингээл яг ирчүүдээс ингээл левел дэш яваад байна л та. Миний харснаа шүү. Тэд боловсралтай болсон байна. Тэд мөнгөтэй болсон байна. Тэд гоё ганган болсон байна. Тэд ингээд хэн л одоо тийм олон нийтийн арга хэмжээ одоо буйныч үт юм уу хүмүүсийг уриалсанд оруулж байна. Хүүхэд одоо нөхөд эмэгтэйчүүд байна л да. Би яг эрэгтэйчүүд өгүүлж байгаа юм биш. Гэхдээ нэг гендерийн бас харьцаа байх хэрэгтэй те. Хоёулаа дижлэх юм бас ингээд айс үзлэх хэрэгтэй. Гэхдээ ялэмгүй ингээд эмэгтэйчүүд нь ингээд дээшээ явчихад байгаа юм. Та нар юу гэж боддог? Монголд одоо жишээлбэл Монгол улсад тэр чигээр нь ингээд гэргээ төсөөлөх юм бол жишээлбэл яг тэр нэг баг нь эмэгтэйчүүд тэр чигээр нэг баг нь гэж үзэхэд тэдүүс нь ингээд одоо яг ингээд сайхан гэрээ одоо тий тооноо унаа ингээд сайхан түвшээ байж байгаа тэнд. Тэгэд нөгөө талын ирчүүд буюу ингээд тэр хэсэг хүмүүсийг нэгдүгээр нийгэм нь одоо энэ ирчүүд юм чи болчихно гэж хүмүүс болгон бидэн тий энэ октоодл сайн явах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр тэгсээр байгаа нийгмийн юм юу гаргацсан. Тэгээ өөрөлдөх юм бол нэг талын юм жайж ийцэн гэршил юм болчиход байгаа. Гэтэ яг манай залуучууд бас их өөрөөсөө одоо сүүлүүд харахад адаглаад харахад арх тарсаас их татгалздаг болсон байна тий. Бас сурлах хөдөлмөрлөлийг анхаардаг болсон байна. Нэрийн бэлтгэх юм ирчүүд ихтэйчүүд гэсэн их тийм ер нь жоох итгэх нь арай дээрд чинь ингээл зүгээр ингээд хамгийн наацхан энгийн жишээ энэ талаар мэдээлэл ороод харъя гэх юм бол өнгөрсөн бүх хугацаанд явж ирсэн сонгуулийн зүгээр тэр үр дүн үзээрэй. Хэн сонгуульд оролцсон байна? Дандаа залуучууд дандаа хойшоо сууна. Ялангуяа эрэгтэйчүүд тэр чинь бүгд дандаа хойшоо сууна. Өөрсдөө ирээдүг шийдэж байгаа над хамаагүй гэл гэртээ суучдаг. Зүгээр тэр бол зүгээр энгийн жишээ шүү дээ. Бэлэн гарцсан байгаа судалгаа. Тэгэл хамгийн наацхан тэн дээрээс харагдана. Тэгэхээр манай залуучууд одоо энэ гайгүй болоосоо тэгээ одоо өөрөөсөө амьдралыг өөрийнхөө гартаа авахгүй бол ингээл нэг л биш болцсон байх шүү гэж одоо. Гэтэ нэг үе бодох юм бол бидний одоо нэг дөнгөж нэг 16 талаа гарч ирсэн тийнейж үеийг бодох юм бол шал өөр болсон шүү дээ. Тэр үе ч одоо зөвхөн арх уух. Архин живчээл шүү Монгол улс. Тэр чигээр живжсэн юм шүү дээ. Бүр живжсэн юм. Үнэхээр бүр тэгээд ерөөсөө бүдүүн гизтэй хүн хараад гоё гэж боддог те. Тэр үе хэлэхгүй яасан юм бэ? Буйны талаа гаргалахгүй л байгаа байсан шүү дээ. Ер нь тиймээс болж байгаа. Тэр чинь тархан болохгүй бүр гудаатай майны өдөр болгон майны зидсэн шүү дээ. Тэгээд гаргаж байгаа байхгүй хэлэхгүй яасан. Тэгээд одоо бол те гараад шууд ингээд 10 дахь оюутан болоод бие хөгжүүлээд гоё ингээд болох гэдэг гоё бүх хэмжээлтэй. Бидний юм чи мэдгүй шүү дээ. Тайхар хар ерөөсөө оюутан фитнес хийсэн. Тийм шүү. Тэгээд шүү дээ. Одоо ингээл гараад хороол болгонд байгаа шүү. Бүгд байна. Одоо ч бүх юм одоо өөр болоод нэг хүний бие мэгдэж өөр болчиход тань л та. Тэгээд тэр үе тань хэлэхгүй. Мод тосноод ч нэ.
За одоо хэдхэн өдрийн өмнө бол захин орчинд бол та бүхний шинэ уран бүтээл гарсан. Энэ дуу зургийг харахтаа бол ингээд бас монголчуудын түүхэн бас уламжлалаа бас хэрхэн одоо хүмүүс авч үлдэж байгаа тийм ээ. Зөвхөн одоо хотын биднээс гадна хөдөө орон нутгаас бас ардын бас уламжлалт бас ёс заншил маань урлаг маань байгаа гэдэг бол бид харсан тийм. Ерөн зүгээр ягаад энэ дуу руу ингээд одоо яг ийм сэдв рүү орсон юм бэ тийм. Би зүгээр хипхоп хамтлаг зүгээр л нэг би монгол рэпер гэж дуулж байгаа мөртлөө би лав тэрийг монгол дэвтэ монгол гутаа би харж байгаагүй. Тэгэхэд одоо ингээд бараг 20 жил болж байгаа нэг хамтлаг ингээд зүгээр ингээд тэр ардын ёс заншлынхаа зүгээр нэгийг хэсэг ингээд гаргаад ирчлээ л да. Зүгээр энэ санаа яаж төрсөн яагаад юм хийж байгаа. Санаа гэвэл ч их дээр үсгэсэн бах уу. За энэ дууны санааг бол хэдэн онд 14 онд бичүүлсэн байл шүү дээ. Би харсан шүү дээ. Хоос бөмбөр дээр. Хоос бөмбөр дээр ингээд биелгээ хийхийг заагаач гэдэг ингээд. Энэ болохоор ямар дууны санаа авсан ингээд. Тий. 2014 он. Бид нар дууга 4-5 жил болж гаргадаг шүү дээ дуугаар. Дуншсан байна тий. Тэгээд хүмүүс дуншихгүй өөсөө дуншаад. Тэгээд тэр дуугаа ингээд бөмбөрн дээр бичүүлчихээ. Тэгээд байж байгаа сая фонограмын сольчинчилж байгаа гаргасан. Тэгээд энэ бол яг хөө зүгээр орчин үеийн нэг трап гэдэг хөгжим байгаа. Трап гэдэг хөгжмөөр бид нар ингээд бас өглөөд тэгээд тэр хөгжмөө 4-2-оор нэг хуурын татлага явж байгаа л да ингээд сонсох юм бол ингээд хуур ингээд татж байгаа юм шиг ингээд. Тэрэн дээр ингээд хуурын татлага цаана ингээд бүдгэх явж байгаа. Тэгээд тэрэн дээр тааруулаад ингээд биелгээ хийгээд. Тэгээд ингээд орчин үеийн трап хөгжмөнтэй ингээд Монгол үндэсний бас биелгээгээ ингээд бас хослуулаад те. Бидний нөгөө л нэг энэ бол нэг хазаас юм биш байхгүй юу? Люминога угаасаа үндсэн зарчим. Бид нар үндэсний хөгжмөнтэйгоо бабо хэлж угаасаа энэ урсгалыг ингэж англ хийдэг угаасаа нэг альбом дээр нэгээс хоёр. Бас шил содын дурсч чинь те. Трэпийг оруулах гэл. Трэп гэхээр яг зөвөр орчин үед нөгөө нэг одоо модонд ороод дэлхийн одоо бүхэл урсгал өөрөө юм болчлоо л доо. Ийм болж байгаа учраас бид нар яаж оцож болохгүй шүү дээ. Яг л. Тийм тэгсэн мөртлөө бид нар одоо нэг шинэ залуучууд ч юм уу Америкийн нэг трап хийгээд байгаа шүү дээ. Ингээл яа гэдэг одоо бид нар тэгж хийгээгүй. Люминог үндсэн стилээ барихын тулд бөмбөрийн имлэг зөөгдөх хэрэгтэй байхгүй юу? Имлэг алдахгүй тулд тийм. Одоо тэгээд 3 сая хүн дотор бол ингээд бас боломжийн хандлага дуучтай байна тийм. Гэтэ бид нар ингээс Монголда байхаас гадна ингээд за дэлхийн мэл хийдэг байлээ тийм. Зөвхөн нутагт гэдэг ч юм уу тийм гарах боломж нь ямар үү нэг хэсэг ингэж ярьдаг байсан л да. Монголчууд ингээд англиар л дуулдаг болчих юм бол ингээд алах гад байнаас. Одоо бол баг бишгүй дуулж штэ. Захын зүгээр нэг юм лаунж одоо нэг юм клабд ороход ингээд тийм ковер дуучдал зөндөл штэ. Тэгэхээр бас яг зөвхөн тэр хэл усандаас биш юм шиг л байна л да. Миний харж байгаа өөр учиртай юм байна уу? Үндэсний хэмжээний лейбл гарч иж нэг компани те айгуу том лейбл компани гарч иж магадгүй ACMT Малайзтай холбоо тогтоогоод эдгээр хоорондоо ажиллаж гарах боломжтой Азтай ядаж MTV ч юм уу те Channel V ч одоо хамгийн лонг солонгос шүү дээ. Тэр одоо хамтдаа яг дэлхийд гаргаж ажиллаа. Гэхдээ лейбл гарч ирлээ шүү дээ. Өөр юу ч хийхгүй. Ганцхан лейбл сайн болсон те. Яг одоо ихтэй уул нь болсон. Гэтэ нэг юм байна. Потенциал нь байгаа л да. Ингэж боддог юм байна. Гэтэ яг нөгөө тухайн үе шиг одоо бас хэдэн жилийн өмнө шиг тийм одоо гарах бол айгүй хэцүү гэдэг юм уу? Боломжгүй гэдэг зүйл байдаг гэсэн. Одоо тийм байхгүй болчихлоо шүү дээ. Хөршөө нэг болсон шүү дээ. Яа ч YouTube гэдэг тэр юм байна те. Тэр зүйл чи үнэхээр сайн танигдаад өөрийнхөө чанал одоо хүн болгонд тэгж шүү дээ те. Хинч хизэж хааж гарч явах боломжтой болсон байхгүй. Ер нь бол. Тэгээд дээрэс нь ганцхан англиар дуулах ёсгүй те. Өөрөөр хэлбэл үнэхээр юм бол дэлхийн ураг албач хинч ямар ч орны хүн чиний дуу сонсох боломжтой. Дуртай бол аян таалагдаад байгаа бүх хэмнэл бүх зүйлд таалагдах юм сонсч болно шүү дээ те. Одоо Gangnam Style K-pop гэдэг урсгалыг төлөөлж гараад өнөөдөр K-pop дэлхийд те BTS-с ахуулаад одоо ингээ Big Bang-аас ингээ эхлээд BTS-ийг хамтуулаад алж байгаа зү. Алж байгаа. Америкт алж байгаа солонгос хамтлаг. K-pop урсгалахгүй. Энэ яасан гэвэл би яг жоохон жижигэн түүх ярьчээ. Солонгос Сөүлийн бүх дүүргүүдийн тухайд оны челленж авсан байл. Солонгос Сөүл хотод бүх дүүргүүдийн тухай. Itaewon Freedom-ос эхлээд ингээ бүх дүүргүүдэд уулсан чинь Gangnam дүүрэг үлдсэн. Тэр нэг жилийн дараа гарсан нөгөө Psy одоо нэг Psy гэж хэлнэ л да яг нөгөө дуунчных нь яваа. Psy ингээд entertainment юу лээ? Psy. Лейбл нөө? Лейбл. YG лөө. Тийм YG-гаас нэг дуучин гаргаж ирээ дуу хийсэн. Gangnam Style, Gangnam дөрвөн дахь дуу хийсэн. Тэр зүгээс Long Style зүгээр ингээ хийсэн. Тэгсэн YouTube ороод нэг айгүй удахгүй 7 хоног ч үлээ 3 хоног ч дотор амар өндөр хандлт авдаг гэсэн. Тэнгүүд нь Солонгосын одоо лейблүүд нийлж байгаа энэ дууг Америк руу гаргах гэж үзсэн. Төрөө гаргаж. Төрөөд гаргаа. Магадгүй мөнгө хасах бид нар мэдэхгүй шүү дээ. Ер нь бол тийм л байгаа шүү дээ. Тэгжиж энэ гараад тэгээ K-pop гэдэг юугаа нэг тамгалсан. Энэс өмнө K-pop гэдэг урсгалаар нэг ч одоо Солонгосын дуучин Америк руу гараагүй байсан. Урд нь болохоор бид юу гэдэг вэ? K-pop-ыг өөрөөр нэлдэг байсан. Asian hip. Asian hip гэж нэрлэдэг урсгал байсан байхгүй юу? Asian hip гэдэг. Одоо H.O.D. G.O.D. гэдэг байхгүй юу? Тэгээд энэ байхгүй болоод ингээд Солонгосын урлаг ингээд жоохон юу байгаад зөвхөн жүжигчт нь Америк руу гараад эхэлсэн. Дуу биш. А тэгсэн чинь одоо Psy-ийн Gangnam Style-аас хойш K-pop гэдэг урсгалаар тийм
Big Bang BTS гэдэг хатлаг одоо ингээд охтуудынх нь юу вэ? Blackpink те. Төвний one шүү дээ. Tony One. Надаа ганц юм л таалагдж байгаа. Азийн нөгөө өнцөрх зарчмыг амар харуулж байна. Өөр хөлөд болж шүү дээ. Англи ш. Өөр хөлөд те. Энэ л надад амар таалагдж байгаа. Lumina хамтлагт нэг юм онцлог байдаг одоо миний бодлоо. Одоо ингээл яг дээр үед хипхоп хамтлагууд гарч ирэнгүүт ингээл бүгдээрээ маргаатай цаамц те өргөн джинс эсвэл салтаан өмчсөн джинс ч юм уу сарвчтай маргаа өмсөөл ингэж хувцалтын стил тийм байсан те дээр үед тэнгүүд Lumina хамтлагийн хувцалтаараа айгу тийм бусдаас арай ондон те сарвчгийн цаамц өмсөх хэрвээхээ ингээд зөв ч юм уу те эсвэл шляп маргаа тавьдаг ч гэдэг юм ингээд айгу тийм хувцалтын донжин ингээд заавал одоо юу гэдгийг хипхоп тийм байх ёстой гэж юм аягт баригддаггүй. Тийм онцлог байдаг тийм. Өнөөдөр тэгвэл бүгд өмсдөг байсан. Гэхдээ тийм үеэс та нар арай өөрчлөлт хийсэн гэж би хараад байдаг байхгүй юу? Яг хувцас фэшн тал дээр. Яг хүн болгон өөрийнхөө хувцалдаг байсан. Манай чинь MC чинь өөрийнхөө малгайг өөрөө хийдэг те. Өөрөө хийдэг тийм шүү дээ. Зүгээр надад ойдлчин байгаа л та. Нөө загвар мөрөө өөрөө гаргадаг. Загвар өөрөө гаргана. Загвар гаргасан. Энэ чинь нэг угаасаа энэ минь зөвмнүүд чинь энэ манай MC чинь бүх ботолк дээр хийдэг байлаа шүү дээ. Би анхаасаа ер нь баг нэрээ бишэл өмсдөг гэсэн. Би энэ бол бүр Lumina гэсэн. Lumina MC гэдэг. Энэ бол бүр дөрөвдөр ангис эхэлтэй. Би нөгөө штрикэд гүрдгэн дээр MC тийм үү ч ингээд нэр мэрээ бичээд ингээд өмчдөг хөхтэй байлаа. Тэгээ хүмүүс гайхаад энэ яг мэтрэл буудаа гэдэг. Үсмүсээ ингээд бинтүү засуулсан. Одоо бид нар бол сүүлийн 4-5 жил бол ер нь дандаа яг өөрийнхөө Lumina одоо гарч бүгд яг Lumina гэсэн брэнд тэгээд өмсөж байгаа л та. Өөрөө өөрсдөө тренд одоо брэнд. Энэ бол бидний брэнд. Тэгээ бид нар дандаа брэндийнхаа яг юм өмсдөг болсон. Тэр эрвэхэ цангаа хин зөөсөн мэл гоё авчихсан шүү. Анхаалах таа. Анхаа. Тэгээ ерөн зүгээр бид нар одоо анхны дискийг сонсвол яг та нар сонсоод үзээрэй. 2001 оны скид гэхэд бас хөөрхөө. Анхаа өдөр ярилцж байгаад одоо нэг хипхопчтай өргөн өмдөөс татгалзаа те одоо ирсэн хачгуугаа боос өмсөж чинь гэдэг зүгэл ярьсан байна. Зүгэл ярьсан байхгүй юу. Тэгэхэд би зохиосон юм л дээ. Ямар хүтэн байна хөлдөө бол баба гарлаа хачин их дарлаа Я бихи цагаачко Бихин бүчги цагаач юу? Я хиний хингээдгээ мэддэг бай. Нэг Монгол нөгөөдөө хайртай бай. Бихин цагаатай чи цагаатай. Хинний юмд нацс дуусан гүгээдэл чи шүүгээдэл. Угасаа си хэкшаа. Уулын гарахтаа мэхшаа. Сүслэг рэпер хогшаа. Хачаа шууд төгшаа. Эсгэрээ бас чичиргээ. Бандуу моксын эсргээ. Чапи саки яки хийгээ титэргээ. Цотак гэдэг минь шайдоо Хит хормор холбож утгыг нь зайдоо Үндэсний баялаг юм машин гэж цорон Тусган төлдөг чимэг байхад Боцгойдон Трапига энэ яг тарчи Хүний мөс ордогсон нэгэн би дарчи Хуцаарчин гэвэл чихэр түмэ Хоёр гараа цаслан бүчгэр яг тарчи Цоцсон монголчуудаар цуглал суусан монголдээ Зунзунаас тавьж жирсэн монголчуудын суудаг гээ Шигнэ төрөн бүчи кампурвэ Аливь хөвний мэш Билгээ хийгэр цагаат бийхэн бүчи аливь сивэж Хэлбэл зүудэн үнжин бүчээ барин шоу Нуруу нууч хошоо доош Өгдөг сүхрэн гицээдэш Хоёлаа нууран документ
инэ баслын тэгээд эштосад винскэбидэ гууд арсан гүгээд хозангаа гэж зүрээд үсэг бари хэсэ битэг бич билэн нүгээд ойлоо өмсөн зүсэн мандасаа бигаш шүүгээд бидээд одонсэн дүүлээд цугайтла бидэн бибие ирүүлжүүлээд Монгол түмний бахард юм шүү билгээ хийг заачгүй орчин цагтаа хослууч билгээ заалаа хийгээ суурийнхөө За тэгээ манайхан тэгээд халуун унцаа уугаараа содон фүүцийн хамт олон маань хамт зориулаад ингээд хүн орхотоо дугуйн цусан юустэй гээл за тэгэл энэ зүгийн балтай анастай гэл ингээд сайхан цайнуул идсэн байгаа. Ууж идээрээ. За манай зебрагийн айгу гоё цай шүү дээ. Nice юм дээ. Манай зебрагийн бас тэгээд энэ Kirin Ichiban гэдэг Японоос нь пив оруулж ирсэн. Тэгээд одоо та хүн бас галж ялдээ юм аа. Ивент тэтгэгч Kirin Ichiban. Японы номер 1 шар айраг Монголд. Ивент тэтгэгч Sodom Foods, эрүүл эрч хүчтэй эко амьдар. Ивент тэтгэгч чанар технологиор тэргүүлэгч Machimpex. За одоо тэгээд сайхан цагаа оройны хоолоор бас манай эмсэг дайсанд баярлаа. Бас нийтээг юм аа шүү. Бүгд зүү амсаа. Би яага заавал бүгнийхэн. Тэгээ бүгд яг өвөөгүй идэж гин. Би яг үндэ хоёрыг идсэн байна заяа. Юу? За 3 юм байна. Гүү би ганц юм аа. Би ганц юм аа. Яг ганц юм. Энэ урд дуга миний. Энэ 5. За. Энэ яг чиний урд дуга 5 чинь хар. Наач урдных. Урд тоо. Төрүүлж ирсэн шүү дээ. Сая сүүл ирсэн чинь. Сайн байж та гоё. За. Шалгаа цай идсэн чи сайн. За. Зургатаар ирвэл ядаргаатай юм би ирүүлээ. Өө энэ жав. Яхаа мэдээ сайн байна. Жон оршуулж байгаа шиг. Юм ч итгэхгүй жон яаж байгаа. Та нарт яг одоо Монголынхаа хипхопчтаас дуртай хамтлаг байна уу? Аль үеч байна? Аль үедээ? Аль ч үе байж байгаа. Одоо тэгээд залуучууд аягүй гоё болсон шүү дээ. Шинэ залуучууд бас аягүй бас гоё. Одоо л яг нэг үе гарч иж байгаа шүү. Дахиад дараагийн нэг generation тий. Ингээ солигддог шүү дээ. Яг одоо солигдож эхэлж байгаа шүү. Яг нэг 2 жилийн өмнөөс эхлээд тий. Яг үзэж шаарддаг юм бас нэмэгдсэн үздэг сувг интернет хүм чөлөөтэй болчоор тэр хүмүүсээ сэтгүүн хөтлөө арай ондоо задарсан тий. Задрах хэрэгтэй. Өсөөсэйг оо тий. Гэтэ хамгийн гол нь задарч байгаа мөртлөө ингээд хэд гадныхны дуурайгаа тий байхгүй доллароо бариад ингээд буугаар буутаад уудгүй архаа ингээд бариад ингээд дуулаад байхыг бас нэг тийм би цаашаад хүлтэй. Зүгээр боддоор л ах хэвээр. Уудаг бол уудгаа хийдэг бол хийдгээ. Хамгийн гол нь Люминогийн ганц зарчим бол бид нар яг үнэнгэл дуулдаг яг үнэндээ. Бидэндээ харагдаж байгаа үнэнгээл дуулдаг. Эзэж худлаа амцх бас дуулж байгаагүй. А зүгээр ихэнтэй байсан цагтл магтал тухай ламгаан ус явах юм бол тэр уцаа зохиолын фантаз. А тэрнээс бусад нь бол тэгэл нүдэнд ч үзэг харагдаж байсан тест үнэн биз дээ.日本で一番美味しいビールがモンゴルでも楽しめます。Бусдаас эрүүл. Бусдаас эрч хүчтэй. Бусдаас ухаантай. Бусдаас
залуу. Эрүүл мэндийн зөвгийн бол тайцаа. Эрхэм таны зөв сонголт гэр бүлийн тань содон хэрэглээ. Бусдаас содон амьдрал. 25 жил хамт байгаа хэрэглэгч танд баярлалаа. Хүнс комплекс. Ямар хөө өнгө айстай, ямар одоо өнгөөр илэрхийлэл ч юм уу? Ямар өнгөтэй тоглох вэ? Час улаан уу? Цэнхэр юм уу? Цэнхэр юм уу? Зүүн цэнхэр. Цэнхэр энэ цэнхэр өнгөө. Энэ зүү юм аа нэр. Энэ хамтгийн урлаар дагуулсан хэрэгтэй байх шүү. Галуулаа өнгийн галзуу тоглолт болох юм байна. Тэгээ энэ тоглолт бол яг төлөвлөсөн одоо анхны нэг хоног нь 8 сарын 16 17 байсан байхгүй юу. Тэгээ энэ бол одоо хийгээс бол бид нар маш их одоо зэмлэл одоо авсан л да. Яасан гэвэл бидний Facebook хуудас руу хүмүүс амар их тийм юу явуулсан мессеж одоо бараг хэдэн 100 муу баха. Та тоглолтод зориулаад нөгөө гадаад сууж мөр зарлцсан байсан юм уу? Зарлцсан байсан нэг. Яг ошлуулсан. Үгүй яг зарлсан ч яг зүгээр нэг юм видеон дээр нөгөө титр тавиад өсөв тавиад тавьсан байсан. Тэгээд та тоглолтод зориулж ингээ палаж эдэр худалдаад авцсан байхад хоошлуулчлаа. Тэгээд сургууль явах цаг болчихлоо явлаа гэдэг. Тэгээд баахан тийм зэмлэл хүлээсэн. Тэгэхээр нь ярьж байгаа сургууль явсан дараа хийж байгаа маа. Айгу хөөрхөн сэтгэлээр л хандсан гэж палаж шүртэл авчаад. Одоо ингээ яалч хичээлдээ явж байна гэдэг. Яалч бол бас гадаад байна энэ да. Ажил амжсангүй л дээ. Төгжирж байгаа. Тэг жоохон төгжирж байгаа. Тэгээд гинт одоо төгжирдэг болохоор өдөрлөө гэдэг шиг тий. Өмнө хамтлагийг бол ер нь 3 гишүүнтэйгээр уран бүтээлээ төөрөвж байгаа гэж одоо наад мэтийн те хаяал одоо сонсдог клипийн одоо сонирхдаг хүнд бол мэдэгдэж байгаа. Гэтэл одоо ингэ дөрүлөө ороод ирсэн те. Тэгээ ер нь харж байхад бол бас DJ золоог бол таатай нэгдээ цөөнгөө жилиг ардаа орхисон. Ер нь л бүх тоглолтын дээр л явж идэг. Хизээ одоо энэ хамтлагтаа бас юм салхи оруулж байна. Эцэг бүр айгуу дээр. Энэ 2011 онд бид нар Монгол орны 21 аймаг тойрсын тоглолтоор тэгээ DJ золоог бид нар нөгөө тослох хөгжмийн хүнээр авч яваа. Тэгээ тэрний цагаас хойш бид нар ингэж энэ хаагамаахан нэгсээр хагаад тэгээ 12 13 оноос жинхлээд ингээд бид нар энэ үг адилхан юм биш. Бас ингээ хойлоо энэ үгс гараад ирээ. Энэ үгс гараад ирээ үстэй. Бид хоёр энэ дахаад гараад байгаа. Тэгэл гурав авч тэр дагаа гараад. Халаалтайсан амар гоё байсан. Зритель Амар гоё байсан. Надад ч амар гоё байсан. Гол нууц халаа байсан. Халаа. Намаа жоохон халаа та. Эхэлсэн ажиллаа авцсан. За нэр ширээн дээр бас нөгөө содон гүйцсэн бас тийм ээ. Бас нэг сайхан цаа кофенууд ингээ байж байгаа. За хард цагаан шоколадтай. За тэгэл ер нь эмчгийн зориултын хүртэл байгаа. Тэгээд халуун мууж уулууш имчилгээ наа байна. Нэр гэсэн юу энэ ондоо мөрөө суугаад энэ төмсөс идчих болно. Үзүүлэх биш үү? Идээч. 50-аагүй үст. Тоотом шүү дээ. Яг хэлчихсэн байхгүй. Манай одоо нэвтрүүлэг төрүүлсэн ирсэнд баярлалаа. Манай нэвтрүүлэг та нарыг бас дайлмаар байна. Цай авах уу, кофе авах уу тий? Одоо бас ийм гоё амин дэми гоё цай авах уу? Би одоо баажиг өштэй хүн ороход да бугуйн цэсэн үед. Яагаад цаа баажиг юм бэ? Би юм дээ. Тэр ийм нэг жоохон настай хүмүүс юм ийшээ. Надад. Гүйгүй настан болж байгаа хүмүүс өдрөгөө. Бугуйн цэсэн үү? Би ч нэг газ тамаас тийм уухгүй шүү дээ. Энд чинь бугуйн цусаа өрөөд бүр ийшээ өг. За тэгээд гоё содон фүүцийнхаа гоё. За баярлалаа. Содон фүүц. Жоох. Юу нэ яа таамги. Өөр ажил. Тэо. Наач уудаа шоп. Чагэ магээрээд шүү. Ерхий юу дархлал цааш. Дархлаа хамгийн чухал юм. Дархлаа чинь бүх юм шоп шүү дээ. Ийм үед би яах вэ? Яг ч зүгээр нэг гоё. Дош хараад үздэг юм. За хаа. Ой яар мохай мэт одоо болно. Гата ямар хүтэн байна. Хөдөө бол баба гарлаа хачин их дарлаа. Lumino Forever 20 жилийн байн тоглолт. 2018 оны 10 дугаар сарын 19 хооронд Crocus Event Hall 19 цагаас Lumino Boost 10 сарын тийм ээ 19 20-нд Crocus Event Hall бас 20 жилээ зориулсан хэмнэл мэрэгчгээд
Lumina хамтлагийн бас юм. Loom Forever. Lumina Forever. Lumina Forever. Тоглолт маань одоо болох гэж байгаа. Тэгээд юу тоглолтын талаар бас нэг их төрөл төгсгөл бас тийм ээ ярилцъя гэж бодож байна. Одоо нөгөө тоглолт хэлэхээр бас нэг асуудал үүсдэг тийм. Яг хин ямар одоо хүмүүсүүд задгаад албатай байх юм. VIP гэж бас нэг судал зүйлүүд гардаг болсон тийм. Зөв ер нь та нар яг фэнүүдэд зориулаад яг тэнд ямар орчин бүрдүүлэх гэдэг байна. Яг ерөнхийдөө яг л бүх тоглолт болдог газар шүү дээ. Та бүхэн мэднэ. Одоо Крокус тоглолт үздэг хүмүүс бүгд мэдж байгаа. Крокус багтаас нэлээд олон жил болчихлоо шүү дээ. Ерөнхийдөө л яг л адилхан. Ерөнхийдөө хоёр янзын үнэлгээтэй байдаг. Одоо билет маань. Яг зах зээлийн сегменттэй одоо нэг хэсэг нь суугаад идж угаад үзмээрээ нөгөө хэсэг нь зүгээр саган дуугаар сонсомоор байна. Яг тэр болгон хүснээр л доор шүү дээ. Гоё шүү дээ. Доор болно шүү дээ. Доор болно. Яг би бол тэгж боддیں۔ Доор чин ихтэй мэдрэх мэдрэмж нь доороо илүү шүү дээ. Ер нь бол хөгжим илүү гоё хүчтэй дуурна. Яг доороо зориулж засаж байгаа шүү дээ. Тайзаа чи юу вэ? Тайзаа доор зориулж засаж байгаа. Тэгээ тэнд чинь болохоор яг хүмүүсийг босоо. Тэгээ тэр тусаа нэг манай яг нөгөө стил жанрыг одоо яг тоглолтыг үзэхэд босоогоор үзэхэд илүү гоё шүү дээ. Гэтэ яг дээр байгаа хүмүүстэй зориулаад жишээлгээд сүлд одоо жишээлгээд манай болдын тоглолт манай юм. Манай болд байна. Хайд багш маань нэг тэр шиг яг болдын тоглолтыг босон гэдэг VIP гэдэг нэг суудл гаргасан юм да. Тэсэн чинь яг тэр каркас тоглолт юу ч харагдсангүй гэдэг. Тэрэн дээр бас жоохон анхаарч байгаа. Яг хоёр давхраараа бид нар айлуулах юм хөгжим хүмүүстэй хүрхэнд хөгжим энэ нэмж тавьж орохоос ахгуулаад бас тэр төлөө маш. Бид тоглолтын дуурайг яриаг юм тий ер нь. Тийм яриаг байна. Тийм бид нар Крокусын хөгжимдөө нэмж бид нар ямар компани лээ? За яг ямар ч гэсэн бид нар ингэж байгаа нөгөө Крокус тоглосон тоглолтууд маань ингээд анзаараад хаад нөгөө яг түрүүн хэлсэн нэг доод нөгөө хөгжим маань ерөөхдөө доор байгаа тэр босон хүмүүстэй илүү нөгөө шууд болон тоглолтод иргэн болсон шүү дээ бас. Тийм тэгээд дээр байгаа нөгөө VIP хүмүүсүүд чинь нөгөө жоохон сул сонсогдсон үнэн л дээ. Тэр бол ерөнхийдөө бас ганцхан Монголд ч биш юм билээ. Гадаад хотод үзэж гэсэн ерөнхийдөө суугаад хажууд талаархад тэр хүмүүс арай бага сонсогддог л та. Тэгээ мэдрэмжийн урд байгаа хүмүүс илүү гоё авдаг. Тэгээ тэрнийг бас нэг жоохон бас явах зорилгоор VIP-ийнхаа хүмүүсүүдэд зориулаад бас тусна хахаар бас дээр нэмж зоох гэж байна да. Тэгээ бид нар 30 орчим яг хүмүүсийн мэд тийм ойр царай 30 л болж байгаа л дуул. Тэгээд бидний нөгөө цаалаа дуулаараа тэр 30 гарч байгаа. Тэгээд дуудаа дуулна бид нар 30 гарын дуулах нь байна. Тэгээд яг амьдаар дуулна. Тэгээд онон дофи онон батганы хариулж байгаа. Онон продакшн оролцож байгаа. Тэгээд хөөрхөн нэг зохиолтой. Тэгээд яг нэг бидний 15 онд хүмүүс бидний зарим нь үтсэн багтай хэдэн чинь хэмнэл нэрчээ тоглолт хийжсэн. Тэгэл тэрнээсээ л илүү тоглолт хийхийг л. Бас нэг асуулт чинь. Юу та нар Facebook live дээр нэг юм амласан л да. Юу гэхээр тоглолтын үеэр одоо өмссөн байгаа энэ 20 жил гэсэн ногоон өнгөтэй бомбер жакетаа ингээд тийм ээ. Шидэн гэсэн тийм. Яг үний юм уу? Удлаа наргаад байгаа юм. Тоглоог үстэй. Би одоо шитмээргүй л. Энэ ч ихсэхгүй. Бид нар яг зүгээр энэ яг тийм амар үнэтэй бид нар тэгж хийгээгүй л дээ. Энэ чинь нөгөө фэнүүдэд үнэтэй байхгүй тийм. А тэгэхээр энэ нөгөө сая тав анзаарсан баг сая бидний бэлгээ хийхийг заагаачгүй гэдэг дундаа гарсан. Яг дөрөв жил клипний говцтой явж байгаа шүү тийм. Энэ чинь клипний говцтой явж шүү. Яг энэ MC-г өмссөн гэдэг бид их чадлах юм л да. Энэ шууд бид тоглолт дээр хүмүүстэй. Нэг арцвэртэй шаардсан шүү тийм. MC-гээ шилжиж гэж бодоод байна. Шиднэ ямар ч. Энийг бол шууд шиднэ. Дөрвөн хүртэл шиднэ. Энэ нэг гоо хөгжилтэй юм ярьж өгөө. Манай хамтлаг тоглолтын тухайд айгаа үнэн азгүй хамтлаг. Яг хамгийн азгүй байсан ганц тэр зүйл таагүй шүү дээ. 10 15 жил 2 жил алдаа үстэй. Тийм шүү. Тэрэн дээр 5 жил дээрээ бид бас нэг тоглоод тэрнээс хойш 10 жилээ хийсэн чинь SARS Mars гээл өвчин гараад тийм чинь 2 реклам болсон. Нэг эхлээд гарсан чинь реклам явж исэн чинь нөгөө юу ягаад гахаанаад гарчлаа гэд хойшчихгүй юу. Тэгсэн чинь дараа нь яг бүр телевизээр реклама явуулаад бүр эхэлсэн байсан чинь сунгочлаа гэх дахиад хойшлцсон. Тэгээ тоглоод байхгүй болсон шүү дээ. 15 жил дээр бас дахиад яасан. Тэ? Дахиж нэг өөр өвчин гараад. Тэгээд ямар ч тоглолт болохыг хориглоо. Гэхдээ ёндог л. Тоглолтын ёндог. Тэгээд хүүтэнд хийгээд байгаа байхгүй. Хүүтэнд хийх гээд байгаа байхгүй. Хүүтэндээ. Тий. Одоо ч шоунууд их нэр 100 болчихлоо бас гоё. Задгаа. Гэхдээ энэ 100 бол нэр бас л хэцүү байлаа шүү дээ. Тий. Нар бараг тэнгэр бараг онгоосонгүй шүү дээ. Бор орсоор байгаа. Сайхан байсан. Хөдөө өнтер гоё. Хөдөө өстэй сайхан. Тий. Хөдөө өстэй. Халуун чулуу атгаал хөдөө гэж юмар л энэ 100 бол. Хөдөө гараа гэдэг дуу гаснаас зүгээр тоглоомор ч юм яг бодитор ч юм уу те ингээд залуучууд яг үнээс одоо явж юм чи барь мэр гэсэн тохиол их гарах уу? Дууг сонсчвал та нартай л гараа марыг гэх юм байх уу? Гоо. Тийм соёлыг бүдүүлээ. Тэгээ ер нь тийм ер нь гарыг хийсэн байсан ч бидний гэж хэлдэг тэгсэ гэж хэлдэг. Тэр юм шиг яриад. Нэг хоёр тас гарыг хэлэнгүүт нь тгийгээ яваадаг. Тгийгээд явждаг ч юм гэж юу аах вэ? Явсаа очсон ярьж илдэг байна.
Лүмэн хамтлагийнхныгаа үзэгчтэйгээ уулзсандаа маш их баяртай байна. Тэгээд цөмрө төгсгөлийн селфи гэдэг нэвтрүүлгээ дуусгах уу? Зүг. Шүний Софи. За тэгээд одоо 2018 оны 10 сарын 24 буюу эх сарын 24 магач 19 20 шүү дээ. Эх сарын 19 10 сарын 19 20 бодож шүү. Юу болчих юм бол гайхалтай. 24 ер нь яг ямар тоо вэ? 20 жил биш? 24 яг юу бодож байгаа вэ? Чи өөдөө явах гэдэг юм шүү. Чи 23-нд явна гэсэн. 24-д очиж байгаа юм шүү. За энэ гоё явчих. Энэ сая 24 мөн тоглосон надтай нэг хүн таацнаа. Та тоглолцоо гоё ясна уу гэж. Аа гэсэн. Хүн ч ойч болоогүй мөгш. За одоо манай 20 жил одоодохгүй боллоо. Тэгээ хүсэл хүрдсэн ирээ. За тэгээд ерөнхийдөө бол ахаад нэг ганц зарлжээ. Тэгээд Лүмэн хамтлагийн 20 жилийн хойно тоглолт. Энэ бол ганц л болох 20 жил ганц л болох тоглолт. Энэ тоглолт бол 2 өдөр. Тэгээ энэ бол Лүмэн хамтлагийн хувьд бол сонсдог хүмүүсд гоё хаа. Гоё хаа. Дурсам зэрэгсэн. Тэгээ ер нь ирсэн үед тэр гоё химлэг мэдрэгтэй мэдрэмжтэй гоё штэ. Тэгээд яг хамгийн гол нь тэгээд эренгүүт хүн чинь орчин гэж юм байдаг штэ. Эренгүүт нөгөө чиний нөгөө 10 жилийн бата нөгөө их сургуулийн чинь тэгээд доржоо байх байхгүй. Заавал бата орж байх юм. Гоо зүгээр л явж байгаа байхгүй тий. Одоо бүтэд дорж яасан. Тэр нь хамгийн гоё. Нөгөө хүн чинь өөрийнхөө нэг үеийнхэнтэйгээ ингээд найз нөхдөдөө Лүмэн хамтлагийн сонсдог залуучууд биднээс болон биднээс доошоо ингээд бас нэг одоо нэг 20 за 20-оос одоо 35 6 7 гэж бодчих л та тий. Тэгээд бүгдээрээ ирэх бах. Тэгээд тэр залуучуудын бас дурсамжинд энэ 20 жилийн тэр дурсамжинд нас Лүмэн хамтлаг тодорхой хэмжээгээр байж чадсан болов. Тийм болохоор тэгээд 10 сарын 19-20-нд Крокус ивентод 2 өдөр. Тэгээ 3 аниг юм хэлчихэ. Дөрүл шүү дээ. Дөрүлээ. Одоо ингээд Лүмэн хамтлаг байгуулагдсан цагаас хойш те өдийг хүртэл ингээд найзал нөхөрлж хамтдаа бөөнөрөө явж мовж те. Тэр манай бүх найз нар ирээрээ те. Та нарыг бүгдийг урьж байна. Бид нар ингээд яг толгойд урахын бараг 100 хүн хаа. Бид нар ингээд цаг тухайд нийлжсэн найзууд ингээд олоолаа бүлэг болоод те. Тэгээ дээрээс нь өдөр хүрэлцээрээ. Ахаад яг MC гэмдээс нэмээд хэлчихэд бас яг энэ 20 жилийн хугацаанд Лүмэн хамтлагтай хамтаа ажиллаж ирсэн, хамтарч одоо ажиллаж ирсэн бүх уран бүтээлүүд дээр хамтарч бидний одоо бүх зүйл тусалж дэмжиж ирсэн тэр бүх хүмүүстээ бас албаас баярлалаа гэдэг бас ахын хэлмээр байна. Ингээд үзэгч та бүхэнтэйгээ бүгдэнтэй 20 жилийн өдөр бас уулзахдаа маш их баяртайгаар бахархалтайгаар уулзах болохоо бас мэдэгдээ. Гэхдээ мэдэгдэж гэж одоо хэлий даа гэж одоо. Гата ямар хүтэн байна. Хөлдөө өвөн баба гарлаа хачин их таарлаа. Хип-хопын бибит сургаал амын тухай бибит. Сонин бүхнээ шүүгэн бичиг миний тухай нийтэд. Гişүн бүхнээ шийгэл.